Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суваг телевизийн дуустдгаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр сүүлийн үед Монгол улсын нийгмийн нэгэн хэсэг болсон сэтгэгдсэн эмэгтэй иргэдийн асуудал бол нэлээд яригдж байна. За Монгол улсад ойролцоогоор 20 мянган орчим иргэн сэтгэгдсэн эмэгтэй хэмээн бүртгэгдэж групп тогтоолон улсаас халамж авдаг гэсэн юм тайлан тооцоо байдаг. За тэгвэл сая ойрмхон бас яг энэ сэтгэгдсэн эмэгтэй иргэдийн эрүүгийн гэмтэрт холбогдсон юм тохиолдлууд бүртгэгдсэн. За үүний улмаас бусдын аймнаас эрүүл мэнд эд хөрөнгө бас юм хохирсон юм асуудлууд гарч байгаа. За тэгвэл яг монголчуудын бас нэг хэсэг болсон энэ сэтгэгдсэн эмэгтэй хэмээн тодорхойлогдож байгаа хүмүүсийг яах ёстой юм гэдэг талаар бас нэр бүхий дөрвөн зочинтой энэхүү ярилцгийг шийдсэн маа. За яагаад гэвэл энэ бол яах аргагүй Монгол улсын иргэн эрхээ идэх ёстой. За нөгөө талдаас тэд сэтгэгдсэн эмэгтэй гэдгээрээ энэхүү өөрт нь яригдж байгаа энэ хууль тогтоомж болон энэ амьдрах нөхцөлийн талаар ч гэсэн ер нь бас ярилцах цаг нь болсон юм гэдэг үүднээс энэ удаагийн хэлцүүлгийг бид ярилцсан юм аа. За ингээд хэлцүүлд хүрэлцэн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлээ. За өөрөөр хэлэх юм бол нэлээд урт оршил хийчих шиг боллоо. Гэхдээ яг харахгүй сэтгэгдсэн эмэг гэдэг бол зөвхөн монголчуудын асуудал биш. Дэлхийн олон улс оронд бол мөн л одоо нийгмийн тодорхой хэсэг бол энэ иргэд бол эзэлжил байгаа. Гэхдээ бид бас яг өнөөдрийн иргэдийнхээ талаар бас дуу хоолойгоо илэрхийлж ярих бас цаг нь болсон болов уу гэж бодож байна. За тэгээ хэлцүүлэг албасаар хэлүүлье. За өнөөдөр манай хэлцүүлэгт Дагдагийн цэнд сүрэн сэтгэгдсэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэг зүй хариуцсан дэд захирал. Нар мандахын алтан зул сэтгэгдсэн эрүүл мэндийн үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны дарга. Галбадрахын Ууган Баатар хүний эрхийн үндэсний комиссийн гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга. Балтвын мөрөн Дагдагийн ерөнхий газрын мөрдөн шалгах албаны хүнд гэмтэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Дагдагийн ахлах дэслэгч. Бид тавын ярих сэдв бол нэлээд чухал. За магадгүй зарим тохиолдолд бол жоо оройтч дуурж иж магадгүй юм кейс болов гэж бодож байна. Тэгээд би та дөрөөс асууж ахны асуулт нь өнөөдөр Монгол улсад сэтгэгдсэн эмгэг гэдэг энэ зүйл маань бол ер нь их тийм тулсан те сэдв гэдэг дээр бол санал нийлэх үү гэж л би асууж байгаа. Тэгээд за цэн зундараас хэлье. За орой минь. За өнөөдрийн хэлцүүлгийн сэдв бол мэдээж одоо чухал сэдвүүдийн нэг байгаа. За сэтгэгцийн одоо эмгэг гэдэг талаар хугтхууны талаар олон нийтийн болон мэргэжлийн байгууллагуудын ойлголтын зөрүүтэй байдал нь өөрөө энэ одоо сенсацтай байдлыг үүсгэхэд бас нөлөөсөн байж болцсохгүй. За тэгэхээр сэтгэгцийн эрүүл байдал гэдэг бол өөрөө нийгмийн сайн сайхан байдлаас их хамаардаг. Нийгмийн эдийн засгийн хөгжил, улс орны хөгжил, хувь хүний хөгжил гэдэг олон зүйлээс бол хамаарж байгаа зүйл байгаа. Тэгэхээр сэтгэгцийн байдал гэдэг бол тухайн хүний тархины үйл ажиллагааны илэрж байгаа юм одоо илэрлүүд байгаа. Тэгэхээр тухайн хүн одоо сэтгэгцийн үед эрүүл байх хэсэг нь бол одоо зөвхөн одоо эрүүл мэндийн байгууллагаас хамаардаг маа гэдэг нь одоо энэ тохиолдлууд дээр бол одоо олон нийтэд харагдаж байгаа хаа гэж бодож байна. Таны хувьд. За бүгд нөрөө төргийа. За тэгэхээр сэтгэгцэн эрүүл мэндийн асуудал гэдэг бол түрүүнээс цензурын дарга хэлж байгаа шүү гэн тий. Зөвхөн одоо эрүүл мэндийн салбарын ч гэдэг юм уу нэг салбарын харьяалаад байх асуудал бол биш өсөө. Одоо энэ бол салбар дундын уялдаа холбоо бол зайлшгүй шаардлагатай. Ийм одоо асуудал болж хувраад байгаа. Өнөөдөр одоо энэ амьдралын чанараас үүдэлтэй, нийгмийн стресс бухимдлаас үүдэлтэй одоо өдөр тутамдаа бид нар тулгарч байгаа энэ одоо стрессээс үүдэлтэй энэ сэтгэгцэн эрүүл мэндийн асуудал бол тулгымцсан асуудал бол болсон уу гэвэл болсон. Энэ дээр Монгол улс төр засгийн хувьд тодорхой хэмжээний бодлого гаргаад, шийдвэр гаргаад хэрэгжилтийг нь хангаад анхаарах цаг бол болсон гэж Үнэрхийн үндэсний комиссийн зүгээс бол харж байгаа. Тэгээ мэдээж энэ дээр одоо тодорхой хэмжээний урт хугацааны шийдлүүд ч байх хэвээр, дунд хугацааны шийдлүүд ч байх хэвээр. За ойрын хугацаанд ирнэ бид нэр юу хийх боломжтой, яаж энэ одоо тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх гарцгаалгыг олох ёстой гэдэг дээр л хэдүүлээ өнөөдөр одоо бас
асуудлаа ярилцъя гэж бодож байна доо. Яг сэтгцийн үндсэн эмгэгтэй хүмүүс нь хэвтэн үндсэн эмгэг гэхлээр одоо архаг солиорох эмгэгтэй, дээрээс нь сэтгэл хөдлөл тогтворгүйддэг хоёр туйлд эмгэгтэй, дээрээс нь архины бүр шалтгаантай солиорлогдсон архины цагаан солиогийн хүмүүсийн дунд тархаад идэг. Энэ байдалтай хүмүүс, дээрээс нь бие хүний авир арын шингийн өөрчлөлт, нийгэмдээ дасан зохицохгүйгээс үүдэлтэй эмгэгтэй хүмүүс, оюуны онцлогтой хүмүүс гэдэг ер нь яг сэтгцийн үндсэн эмгэгтэй, эмчилгээ шаардлагатай бүхэл хүмүүс хэмтэж байгаа. Сэтгцийн эмгэг гэдгийг одоо олон улсын өвчний одоо 10 дугаар ангиллал, 11 дугаар ангиллал гэж байдаг. За энэ ангиллалд бол сэтгцийн эмгэг гэж одоо юу гэж бид нар тодорхойлдог вэ? Сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулинд бас энийг заасан байдаг. Тэгэхээр энэ эмгэг гэдэг маань бол одоо тэр өвчний одоо критерий, онцлогооны одоо шалгуурт байгаа шинж тэмдгүүд бүртгэгдсэн одоо хүнийг бол сэтгцийн эмгэгтэй хүн гэж хэлээд байгаа. Нөгөө талаараа юу гэж яриад байна гэхээр бид нар нийгэм сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа хүн одоо даван туулж чадахгүй шинж тэмдгүүд одоо үргэлжлээд өдөр тутам хийгддэг одоо үйл ажиллагаанд алдагдал үүсгээд байгаа тохиолдолд бид нар энийг сэтгцийн эмгэг байна гэж тодорхойлж байгаа гэсэн. Тэгэхээр судалгаагаар харахад бол хүн одоо төрснөөс хойш одоо хүн одоо энэ хугацаанд амьдралдаа нэг удаа сэтгцийн эмгээр өвддгөө гэсэн нэрвдэж байдгаа гэсэн хүртэл тооцоо байдаг. Тэгэхээр сэтгцийн эмгэг гэхээр зөвхөн одоо бид нар нөгөө шар хатанд байдаг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтдэг хүмүүсийг бас бодож болохгүй. Сэтгцийн эмгэг гэдэг бол хинт ч тохиолддог асуудлаа гэж ойлгох хэрэгтэй. За юуны төрөнд энэ цугсан та бүхний амбай гэрээ. Сэтгцийн эмгэгийн асуудал бол тухайн одоо нийгмийн бүхэл цаг үед тулгарч ирсэн тулгамдсан асуудлуудын нэг. Энийг бид нар бол бүхэл төрлийн арга барилаар шийдвэрлэхийг эрмэлзсэн. Өнөө цаг үед сэтгцийн эмгэгтэй иргэдийг хэрхэн нийгэмд тасан зохицуулж хамт амьдрах уу? Тухайн хүнийг бас үндсэн хуулийн заасан эрхчлөөг нь хэрхэн хангах уу? Эрүүл аюулгүй нийгмийг энэ хүмүүсийг бас хамт байлгаж хэрхэн бүтээх үү гэдэг асуудлыг бас хүндэх шаардлагатай хаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгтөө сэтгцийн эмгэгтэй тохиолдлууд бас нэг биш удаа таарсан. Энэ дээр бид нэр яг хэрхэн хүлээж авах юм, энэ хүмүүстэй хэрхэн харилцах юм, цаашд яах юм бэ гэдэг асуудлууд үсээ тулгарч ирсэн. Энэ асуудлаас хэлцэж байгаадаа баяртай байна. За сэтгцийнх нь бол заавал шинжилгээ их өөрөлдөх юм бол юм архаг өвчтөй байх юм бол гэрлэхэд харьцлах шалтгаан гэж заагаад өгсөн учраас энэ лавлага тодорхойлтыг авчиж гэрэлт бүртгүүлэх нөхцөл бол үүсэх юм. Тэгэхээр энийг бол заавал хэлгэн харин тэр удан зүүн шинжилгээ бол иргэд гэрлэхийг хүсэгч өөрсдөө хүсвэл болон сонирхогч талын одоо хүсэл одоо шаардлагаар энийг хийлгүүлж болно гэж байгаа юм. Энэ бол сайн дурах юм. Сэтгцийн тэр архаг өвчтөй эсхийг тогтоох нь бол заавал учраас энийг бол хийлгэнэ. Энд чинь өөр зорилго нь өөр юм аа гэдэг. Нөхдөө би бол та дөрөвтөө бол нэлээд нээлттэй илэн далангуй ярих гэж бодож байгаа шүү дээ. Яг нь мэрэгжлийн бас зарим үг хэлийг буруу нуудах болоос өршөөгөөрөө тий. За ингээ би түрүүний эхэл дээр нэг дурдлаа л да. Манай Монгол улсад бол сэтгцийн эмэгтэй гэж яг албан ёсоор яг оншин тогтоогдоод гүрүүфт ороод халамж авдаг те магадгүй одоо энэ асран хамгаалагчтай бол цөөнгүй иргэд байдаг юм байна. Тэгээ одоо энийг юм байна л та монголчуудын сэтгцийн эрүүл мэнд өөрөө сэхэнд байна гэдэг нэг юм нийтлэл байсан. Би тэгээ зөрүүд ингэ тэрийг кроплотын тавьчлаа л да. Тэгээд зүгээр хэн одоо юу гэх юм бэ зүгээр энэ мэдээний гарч өгөөж болно. Нийтлэлийн те энтэй та дөрөв хэр санал нийлэх вэ? Би яагаад бол нөгөө нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг тэгээд манайчууд яг нэг олонний хөлийн газар байдаг. Тэгээд сэтгцийн гэж хэлж болох юм эмэгтэй ч юм уу магадгүй одоо галзуу шизофрентэй гэж баг өөртөө баг оншилчмоор тийм кейсүүд ч юм уу хүмүүст их таардаг л да. Зүгээр энэ бол зүгээр яг ерөнхийд нь хэлсэн байгаа юм. Одоо яг ийм одоо нэг юм сэтгэл зүйн асуудалд ороход их ойрхон байгаа. Тэр нойргол ядаргаач гэсэн бас магадгүй энийг ухтар нөхцөлөөр үгүйсэхгүй. Тэгэхээр та дөрөв яг энэ дээр яг санал нийлж гэнэ үл гэж байгаа. Эхлээд манай мэрэгжлийн хүмүүс. За тийм үү. Сантай хэлэх үү. Сэтгцийн эрүүл байдал гэдэг нь өөрөө ер нь бол төвшөнтэй заагтай ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр судалгаагаар бол тоо мэдээгээр харах юм бол одоо өссөн дүнтэй байгаа. Сэтгцийн эмгэгийн тархалтын судалгаагаар бол тэгэхээр 1990-ад оны үеийн судалгааг 2019 оны одоо сүүлийн тархалтын судалгаатай харьцуулах юм бол зарим одоо сонирхолтой тохиолддог сэтгцийн сэтгэл готрол сэтгэл түгшилт гэдэг юм уу те энэ эмгэгүүд нэг 7-10 дахин өссөн за доонтох эмгэг бүр 25-аас 40% дахин өссөн ч гэдэг юм уу ийм судалгааны дүнгууд бол байгаа. Тэгэхээр эндээс харахад л бол ерөнхийдөө бол улс орны хөгжил
За хүн амын өсөлт те энэ чинь нөлөөсөн хүчин зүйлүүд бол нэлээд ярих юм бол деталь Америкт баг. А зүгээр нийт дүнгээр нь харах юм бол энэ чинь дархалтын судалгаар бол өссөн дүнтэй байгаа гэдэг нь бол тодорхой. А тэгэнгүүт сая нойргуудлын тэргээ ярьлаа те. Тэгэхээр сэтгцийн эмгэг өөрөө маш олон төрөл байгаа шүү дээ. Олон улсын хүчний аймагт 10 дугаар ангиллаар бол ингээд 10 бүлгэн дотроо дахиад 10-аад бүлэгтэй дотроо тий. Тэгэхээр энэ нарийн онцлогооны шалгуураар энэ оншийг бол тавьдаг. Тэгэхээр зүгээр ингээд нойрны хямрал чи өөрөө сэтгцийн эмгэгийн урьдл үе болоо явж байгаа. Бие даасан нойрны эмгэг гэж бас байгаа. Сэтгэл готрох шинж тэмдэг байна. Сэтгэл готрох хариу уруулын сэтгэл готрох эмгэг байна гэнгээ нарийн яриул одоо энэ бол айгүй олон төвшөнд яригдана. За эмгэг гэд нэлийн хүнд төвшөнд гэж яри тий. Жинхэнэ өвчлөлтсөн оншин шалгуур хангацсан гэдэг ойлголттой ярих юм бол яг нийт одоо хүн амын дундх тархалт нь бол олон улсын дунд учиргүй өссөн юм бол байхгүй. А зүгээр тулгамцсан асуудлын төвшин бол мэдээж бол байгаа. За тэр нь бол илүү бидний анхаарал хандуулах хэрэгтэй асуудлын нэг болчиход байгаа гэж бол харж байгаа. Тулгамцсан асуудал гэхээр одоо юу гэдгийг те альва одоо юу гэдгийг амьдралын хэм маяг ч гэдэг юм амьдрал гарч байгаа өөрчлөлт, нийгэм соёлын өөрчлөлт, улс орны хөгжил соёлын өөрчлөлтүүдэд иргэн маань хэрхэн дасан зогсож чадаж байна гэдэг шалгуураар хэмжигдэж байгаа гэсэн үг. Тухайн хүн тэр аливаа өөрчлөлтүүдийг өөртөө хүлээж аваад тэрэндээ дасан зогсоод эргүүлэр амьдралаа үргэлжлүүлж чадж байгаа эсхийн асуудал хэрэгжиж. Тэгэхээр энэ нь өөрөө жоохон алдагдаад байна уу? Яагаад гэвэл улс орны доктортой байдлыг нөлөөлөх гэдэг нь тийм. Тэгэхээр нийгэм эдийн засгийн доктортой байдал хэрэг одоо хангахдахгүй байх юм бол тэрийгээд байгаа тухайн амын сэтгэл зүйч гэсэн бас өөрчлөгдөх магадлалтай дүр зураг харагдана. За ер нь бол юу гэж ярьдаг вэ гэхээр одоо 2013 оны 10,000 хүн амд хийсэн судалгаа байдаг сэтгцийн эмгэгийн хүн амын донд хийсэн судалгаанд бол 4 хүн тутмын нэг нь одоо сэтгцийн одоо ямар нэгэн асуудалд өртсөн. За сайн үзэх юм бол энэ хүн эмгэгт өртөх магадлалтай байна гэсэн юм тооцоо байдаг. За энэ тооцоог бол дэлхийн одоо улс орнуудтай харьцуулаад үзүүлэх юм бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэсэн 4-5 хүн тутамд одоо энэ сэтгц мэдрэлд онцлтын эмгэг байна гэсэн тооцоо байдаг. А гэхдээ манай улсын одоо үзүүлэлтийн одоо хамгийн их анхаарах одоо үзүүлэлт бол бид нэр энэ сэтгцийн эмгэгээр өвдөж цаашаа яадаг юм бэ гэдэг асуудал хамгийн чухал байна. А энэний одоо цаад одоо хамгийн үр дагавар нь бол сэтгцийн эмгээр хин нэгэн одоо хизээч өөрөө одоо өвчний тавилангаар хүч өргөдөх юм уу те нас барах тохиолдол харцангуй байдаг боловч төгсгөлийн цэг нь өнөөдөр энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудал шийдэх зөв зохистой шийдэхгүй улмаас өнөөдөр амиа орлох гэдэг үзэгдэл нэлээ одоо хүн амын дунд их байгаа юм. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад бол амиа орлолт өнөөдөр бусад одоо Азийн, Номхон талайн баруун эргийн бүстэй манайх эхнээсээ хоёртол явж байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол өнөөдөр одоо нийгэм хүн амын мэн сэтгцийн эрүүл мэндийн асуудал ер нь ямар байгаа юм бэ? Хүмүүс цаг хугацаанд тусламж үйлчилгээгээ яг авч чадчихэв нөө. За тэгээд энэ асуудал нь одоо яг шийдэгдэж байна уу? Магадгүй энэний цаана эмгэг нэмэгдэж байгаа биш биз гэдэг одоо байдал нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ одоо 13 оны судалгааг одоо 26 он бид нар энэ цонхлон тохиолдох судалгаагаа бид нар те сэтгцийн эмгэгийг тооцох статистик тооцоо судалгаа заашгүй хийгдэх хэрэгтэй байгаа. А нөгөө талаараа бол бид нөр цаашдаа одоо энэ амиа хорлолтоос урьдсан сэргийлэх хүн амынхаа сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах за нөгөө тулгамдсан асуудалтай хүмүүсийнхаа сэтгэл зүйн асуудлыг шийдэх асуудал бол нийгмийн аралтай байна. Чи би хилүүшээ хүүхэд төрүүлсэн маа тэгээд ингээд 2 он хүүхэд халах булгаалаад ингээ аавч яваад байна үгүй. Юу гэсэн үг тэгээд? Чи яагаад 2 хүүхэд хөдөлсөн чарлалцсан явж байгаа? Окей, та халчаад ингээ өсгөөд байгаа юм шүү. Үгүй миний хүүхэд би төрүүлсэн юм аа тээ. Миний хүүхэд гинэ. За тэгэхээр сая бас тоо мэдээ сонслоо яг дэлхийн дундаж төвшөнтэй харьцуулахад манайх чинь нэг адил төвшөнд л яваа юм байна шүү дээ. 4-5 хүн тутмын нэг нь. А гэхдээ яг манай бие хүний эрхийн үндэсний комиссийн гомдол одоо хүлээж авдаг хэлцэг хариуцдаг. Тэгэхээр манай дээр одоо иргэд бас ирнэлтэй гомдлоо өгөх гэж эсвэл хууль зүйн зөвлөгөө авах гэж гээд тодорхой хэмжээний бас хүмүүс ялангуяа нэг удирдлагын чанартаагаар яг одоо сэтгцийн өвчлөлтөө гэхээсээ илүүтэй одоо сэтгэл готрол гэдэг юм уу эсвэл стресс гэдэг юм уу одоо нийгмийн тийм нэг хар бараан зүйл тэтэрхий автсан хүмүүс бас төгөөмөл ирэх гэдэг тохиолдол бий. Тодорхой хугацаанд одоо удирдлагын төлөвлөгөөд автомжтай ч юм уу ийм байдаг. Тэгэхээр яг одоо аль бие ёсоор сэтгцийн өвчтөй гэж онцлогдоогүй ч гэсэн сэтгцийн тийм тулгамдсан асуудалтай хүмүүс бол бас нэлээдгүй байх шиг байна гэж би зүгээр би мэрэгчлийн хүн биш. Тэгэхдээ яг одоо нийтдээ нийгэмтэй харьцаж байгаа хүнийхээ хувьд бол надад бас анзаарагдаад байдаг. Энэ төрлийн хүмүүс бас нэлээдгүй ихсэн юм байна. Намайг одоо хүүхэд байх үед гэдэг юм уу те. Эсвэл тэр үедээ ингээд харьцуулах юм бол харьцангуй тоо нь бол өссөн юм шиг анзаарагддаг.
За энэ яг би зөвхөн хувь хүнийхээ үүднээс л хэлж байгаа шүү. Мэргэжлийн одоо яг эмч биш учраас мэдэхгүй байна. Манай нийгмийн амьдралын чадвар өөрөө бас масаараа жоохон сул тийм ээ. Одоо өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцуулбал одоо орхио орлого багч гэдэг юм уу, эдийн засгийн хүчин чадал нь багч гэдэг юм уу. Дээр нь одоо нүүдэлчдийн уламжлалт соёлоороо нөгөө гадагшаага харьцаа бас жоохон муутай хүмүүсийн хоорондын нээлттэй байдал гэх юм уу да. Одоо манад яг сэтгэл зүйн гутралд ороод юм уу эсвэл стресс үүдэлтэй өвчин эмгэгтэй болсон иргэдээс хідэн яг сэтгэл зүйн тусламж үйлчлэгийг авч байгаа юм бэ? Сэтгэл зүйчдээр очиж байгаа юм бэ гэдэг тоо мэдээлэл хэрвээ байдаг бол энэ их бага байгаа би тэгж бодож байна. Монгол хүмүүс сэтгэл зүйчдээр очиж асуудлаа ярьдаг, ингээд дуудалдаг. Энэ одоо соёлд төлөвшөөгөө байгаа ах гэж бодож байна. Хоёрдугаарт нь монголчуудын уламжлалт нөгөө эрэгтэй хүн одоо баг уйлдгөө, барьдгөө, эрэгтэй хүн асуудлыг даван туулах чадвартай байх ёстой гэдэг энэ уламжлалт хандлагаас үүдэлтэйгээр эрэгтэйчүүдийн дунд энэ сэтгэл гутрал, стресс бас их өндөр түвшинд байгаа гэдэг. Тэгээ бид нар хөдөө орон нутгаар ингээд шалгалтаар яваад ингээд явж хахад манай нэг аймгийн нэг сумын иргэд их олноор амиа орлдог гэж тухайн үеийн одоо бүр тийм байна уу? Цагдаагийн албаны дарга нь одоо биднэрт бас зөвхөн мэдээлж ирсэн. Тэгэхээр энэ сэтгэл гутрал гэдэг зүйлд бас энэ байгаль орчин одоо энэ тэр бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм болов уу гэж бас харж байна. Энэ бас байдаг баг. Тэгэхээр Монгол улсын өргөн удам газар нутаг энд нь говь байхад энд нь ой тайгч гэдэг юм ингээл бид нар эрсдэл суур амьсгалд амьдарч байгаа нь бас тодорхой хэмжээнд ингээд стрессээс үүдэлтэй өвчлөх хахад бас нөлөөлөд идэв юм. Тэгэхээр бүхэлдээ юу гэж хэлэх гээд нөхөр өнөөгийн Монгол улсын нийгэмд сэтгцийн за өвчин биш юм а гэхэд урдч нөхцөл болоод байгаа тэр сэтгэл гутрал стресстэй хүмүүс бол маш их байна л гэж харж байна. Нийгмийн өнгө аяс амьдралын хэв маяг болон тэр орчин тойрноос шалтгаалаад хүн болгон ямар нэгэн байдлаар нөгөө сэтгэл зүйн дарамттай, стресстэй яваад байгаа юм болов гэсэн бодож ажиглагдсан. Энэ нь яг юунд төрдөг вэ гэхлээр биднэрт яг өдөртөн мэддэхгүй явж байгаа ч гэсэн аяндаа хоригдлагтаад яг эцтэй талаад ирэхээр одоо түрүүний ярьдаг шиг одоо амь насаа ягуудах ямар нэгэн байдлаар одоо сэтгцийн эмгэгт өртөх тиймэрхүү яг юм үндсөөр нь болоод байна л да. Манай Монголын нийгмийн хувьд бол сэтгцийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг бол ард гэдэг хэсэгчлэн сайн мэдгүй хүн болгон өдөр болгон очиж сэтгэл зүйчдэр төвлөлээд сэтгэлээ уудлаа ч юм уу те стресс ингээ яагаад түүний шалтгаан нөхцөлийг ялгах ч юм уу тиймэрхүү байдлаар байхгүй энэ асуудлаас болоод бас хүмүүсийн сэтгэл зүй болон одоо юмыг харах хандлага хэмжлэх юм бол их өөрчлөлт ордог тий. Энэ сая би нэг хил дээр нэг дурдлаа л да. Ойрмог нөгөө сэтгцийн эмгэгтэй гэх юм одоо яг энэ Сэмүтийн хяналтанд байдаг цагдаагч бүртгэлтэй те нэр бүхий одоо иргэд юм бусдын амнаас эрүүл мэндийг хохироосон юм хэрэгүүд бүртгэлээ л те. Одоо энэ цаашаа ингэ зураг ургуул нь гараал явна. Тэгээ би ингэж бодоод байна л да. Тэр хэдийгээр сэтгцийн эмгэгтэй өвчтөй иргэн боловч тэр хүн зурагт үзэх нь эрх нь хязгаарлагдаагүй. Гар утас үзэх те барих эрх нь хязгаарлагдаагүй шүү. Тэгэхээр би яах гэдэг нь гэхэлэр түрүүн та дөрөв дөрүүлээл нэг хальт дурдлаа л да. Энэ олон нийтийн сүлжээ болон энэ одоо үзэж харж байгаа зүйл энэ сэтгцийн өвчтөй хүмүүс тус дан байдлаар нөлөөж иж болох уу? Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр тэр сэтгцийн эмгтэй боловч юу бас ингээд утга шууг бариад хүний амнаас их хороочно гэхэд бол би хувьд болж хэрэгэлж байна. Учиргүй л одоо тэр психопатик биш л бол. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо бидний олон нийтийн сүлжээг яриа л да. Facebook, YouTube ч үгүй юм уу те. Эсвэл одоо энэ цэнгэрлэгцэр ч одоо эсвэл одоо цензурчиг ховор болж багассан байж юу дуртаал гарч ийн те. Байнга л одоо аллах хүчээр хийлэл одоо араар тавил те. Идэж уусан ер нь л нэг тийм амар хэлбэр аргаар амьдрах юм уу. Эсвэл үдэж байгаа кино нүртэл нэг тийм цанаал нэг тийм зүйлийг өдөөх үз. Эрүүл хүн үзээд бол тэрийг хайна. Гэтэл яг тийм сэтгцийн эмэгтэй хүн тийм имийг одоо ингээд хараад үзэхээр бас ямар юм өвдөөгддөг юм бол те ямар тэр даалд юм одоо мэдрэмж гэдэг юм уу сэрдэг юм болж гэдэг юм уу зүгээр би дотроо тэгж бодоод идэв. Та дөрөв зүүнээр ямар бодолтой вэ? Сэтгцийн эмгэгтэй хүн гэхээр би хэлсэндээ айгаа олон төрлийн эмгэг байгаа. Тэгээд нөгөө ерөнхийдөө бүгднгийн энд хамааруулаа ойлгож бас болохгүй. Бас тийм баг тийм. Тэгэхээр сэтгцийн эмгэгтэй хүн болгон очиод хүн алаад гэмт хэрэгэд энэ үг гэж бас ойлгож болохгүй. За нийт гэмт хэргийн гаралтын
одоо тий тохиоллын тоон дотроо бол олон улсад бол юуны судалгаагаар бол яг сэтгцийн одоо байдлаасаа болоод ч эмгэгээсээ биш тий сэтгцийн байдлаасаа болоод гэмт хэрэг үйлдсэн тохиоллын тархалтын тоон нь ерөөсөө л 3-5 дээдлэн 5% байдаг байхгүй. Тэгэхээр сэтгцийн байдал гэдэг бол өөрөө аюу тогтворгүй зүйл байхгүй. Сэтгцийн эмгэгтэй байсан ч гэсэн гэмт хэрэг үйлдэхгүй байж болно. Сэтгцийн хувьд эрүүл мөртлөө төр хямрах байдалд ороод хүн хэрэг бас үлдэж болно. Тэгэхээр энэ өөрөө хоёр өөр нөхцөл байдал. Тийм. Тэгэхээр энэ ялгаатай байдлыг бас ингээ ойлгохгүй л нөгөө сэтгцийн өвчтөй хүн маань очиод юу юугүй хүн алаад ирээд гэсэн юм сошиал таагүй мэдээ бас тарчихгүй гэж имэж байна. Юм чи ингээ олон талтай тий. Тэгэхээр мэдээж тухайн гэмт хэрэгт өртөөд хохирол амссан хүмүүсийн ар гэрт бол мэдээж маш харамсалтай зүйл байгаа. Тэгэхээр нэг бид нар бас бодолцох хэрэгтэй аль аль талаас нь тий. За тэгэхээр дэлгэцийн одоо юу гэдэг нь авж байгаа мэдээллийн тэнцвэргүй байдал нь өөрөө хүний сэтгцэд бол нөлөөлнө тий. Өнөөдөр зүгээр сэтгцийн өвчтөө гэхгүй эрүүл хүмүүсийн хувьд ч гэсэн бид нэг ингээд тасралтгүйгээр тий таагүй мэдээ сонсоод байвал өөрөө ямар байдалд орох уу гэдэг төсөөлөхөр энэ тодорхой харагдаж заавал тоо судалгаа хэрэггүй шүү дээ энэ тий. Тэгэхээр энэ мэдээллийн тэнцвэртэй байдал за хүн өөрөө мэдээлэлээ сонгон үзэх чадвар гэдэг юм хоёр яригдах гэдэг нь тий. Тэгэхээр хүн одоо харьцангуй эрүүл үедээ бол мэдээллийнхаа тэнцвэртэй байдлыг хадгалаад тэгээ таатай мэдээгээ илүү үзэх ч гэдэг юм уу те таагүй зүйлийг үзэхгүй байхыг өөрөө ингэж менеж хийж байгаа шүү дээ бид нар чинь те за амармаар байна гэл те тэгэхээр энэ байдал нь чадвар харьцангуй сул байх юм бол те хөгжөөг байх юм бол өсвөр насны хүүхдүүд ч гэдэг юм уу те за бага насны хүүхдүүд за сэтгцийн тулгамзаа асуудалтай үедээ бол харьцангуйгаар тэрийг хянах чадвар сулрах юм бол энэ мэдээж сэтгэл зүйд бол нөлөөлөх боломжтой. За та юу гэж бодож байна? Яг хоо мэдээж хэрэг одоо мэдээллийн одоо цэндээ эмчтэй бол санал нэг байна. Мэдээллийн одоо тэнцвэргүй байдал мэдээж ийм одоо өдөөсөн тийм ийм сөрөг мэдээллийг хүлээгээд аваад тахад хүний оюун ухаан битгий одоо яг сэтгцийн эмгэгтэй хүн битгий эрүүл хүнд ч гэсэн энэ одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тодорхой. Гэхдээ мэдээж одоо таны одоо асуугаад байгаа ер нь сэтгцийн эмгэгтэй хүнд нөлөөлөх үгүй мэдээж нөлөөлөх магадлал байгаа. Хамгийн гол нь тухайн өвчний одоо сэдрэл, намжмал, одоо намжилт тэр одоо процесс одоо явцтай бас их холбоотой тий. Тэр өвчтөй хүн чинь бас идэрдэг эрүүл болдог тий бидэнтэй адилхан одоо эрхээ эдэл бүрэн боломжтой гэсэн үг тий. Энэ үед бол мэдээж шүмжлэлтэй өөрөө өөртөө шүмжлэлтэй тодорхой хэмжээний одоо хязгаарлалтай байдаг л гэж хэлмээр байна. За энэ нийгэмд анхаарал татгууц нийгмийн хор оёл өндөртөө энэ гэмт хэрэг онц хэрцгий аргаар үлдэгдэж за 8 сартаа жирэмсэн эмэгтэй 4 настай хүүхэд амийг хохиросон ийм онц ноцтой гэмт хэрэг гарсан. 25 оны 1 сарын 4-ний өдөр энэ гэмт хэрэг гарсан. За өнөөдөр бол төрийн шүүхээс 14 хавц хэрэг бүхий одоо нотлох хоримтод үндэслэж шүүхийн шударга зарчим шийдвэр гарлаа. За энд нэг зүйлийг бол онцолж хэлмээр байна. За улсын мөрдөн байцаа халбаны хүнд гэмт хэрэгтэй тэмцээн хилтэс энэ гэмт хэрэг гарсан даруйд ажлын хэсэг байгуулж маш уурхай ажилласан. Ялангуяа одоо мөрдөгч дүлгөөн болон энэ гэмт хэрэг дээр нийслэлийн прокурорт хяналт тавьж исэн яндаг прокурор мөн бэлгүүн прокурор нарыг хуульд заасан чиг үүргээ шуурхай хэрэгжүүлж хариуцлагатай ажилласан гэдгийг би энд онцлог хэлмээр байна. Энэ бол зөвхөн нэг гэмт хэрэг бишээ. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Тийм учраас хэр бүртгэл мөрдөн шалах ажиллагааг шуурхай явуулж үнэн бодит байдлыг тогтоох асуудал чухал байсан. Хоёрдугаарт ер нь өмнө нь эмнэлгийн албадлагын арга хэмжээ авагдаж байсан удаа дараа хэрэг хариуцах чадваргүй гэж ийм одоо баримт ичгээр одоо эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан субъектийн асуудлыг болол энэ гэмт хэрэг дээр ажиллаж байсан энэ хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчд болон мөрдөн байцаагчид нэлээд одоо бас гэрхай ажилласан. Өмгөөлөгчдийн зүгээс бид бас мөрдөх албанд ямар цаг мөчид энэ Сэмүтийн хяналтанд байгаа энэ өвчтөн нь илрээд байгаа юм бэ? Энэ өмнө нь үйлдэгдсэн гэдэг байгаа энэ гэмт хэрэгүүдийн гарч байгаа цаг хугацаа нь юу юм бэ? Ямар цаг хугацаанд Сэмүтийн хяналтанд очиж эмнэлэгт эмчилгээ аваад байгаа юм бэ? Эмнэлэгт эмчилгээ аваад эмнэлгээс гарахдаа тусгай мэргэжлийн субъектүүд буюу Сэмүтийн эмч нарын тодорхой дүгнэлтээр тэр одоо сэтгцийн тэр өвчнөө нь илааршиж байна. За тэр одоо дэмэрэл гэдэг эмгэг нь болвол дахиж илэрх одоо зүйл байхгүй байна гэдэг ийм тодорхой одоо нийгмийн харилцаанд орох боломжтой гэсэн дүгнэлтээр чөлөөлөгдөж байсан. За энэ цаг мөчид бас
гэр бүлийнх нь одоо хүмүүсийн зүгээс буюу за энэ хэрэг дээр бол тухайлбал энэ иргэний тухайд бол ихчийнхэн зүгээс асраа хамгаалагчаар батлан дааж байна гэд ингээд нийгмийн харилцаанд ороод яваад байсан. Хүүхэд ч гэсэн үзээд байгаа юмаа дуурайдаг те. Ер нь бол одоо бага насны хүүхэд бол хүүхэлдэйн кино үзээд тэрийгээ дуурайдагтай адилхан. Хүн байнга юм үзээд байвал тэрний сэтэл авна. Янз бүрийн одоо өөрийнх нь зан арын шин болоо сэтгэл зүйд бол нөлөөлөл тодорхой хэмжээнд. Тэгэхээр одоо манай зүгээр телевиз сонин гэдэг юм хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явж байгаа мэдээллийн зөвхөн хэдэн хувь нь одоо яг тийм одоо хүчирхийлэж гэдэг юм уу нийгмийн хар барааныг оруулсан юм байдаг гэдэг судалгаа байдаг юм уу би бол мэдэхгүй байна. Гэхдээ сошиалчулж ашиглаж байгаа хүмүүсийн бол дийлэнх нь яг тийм хар бараан эсвэл сенсацтай тийм юм руу тэмүүлж байгаа шүү дээ. Энэ нь бол тийм соён гэгэрлийн шинжтэй одоо сошиал контентыг барагтаа бол нэг олон хүн одоо үзэхгүй. Тэгэл нэг тэнд нэг хүн амны хэрэг гарчлаа л гэнэ үү эсвэл энд нэг юм айхтар асуудал болж ирэхээр маш олон хандлтуудыг авдаг. Энэ олон хандлт авсаж байгаа дотор чинь хүн эрүүл хүн ч гэсэн ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд одоо дарамтнд гэдэг тарамаатай болж байгаа. Тэр ялгаагүй тийм сэтгцийн хувьд баг зэргийн эмгэгтэй хүн ч гэсэн тэрийг хараад сэтрэгч юм уу тийм тохиолдлууд бол гарч байгаа. Тэгэхээр манай энэ соён гэгэрлийн шинжтэй үйл ажиллагаанууд бас дутангүй байна л гэж харж байгаа. Ер нь бол энэ боловсролынхаа салбар дээр ч тэр гэр бүлийнхаа орчинд ч тэр те бид нар өнөөдөр гэр бүлийн орчинд хүүхдүүдэд утсаа өгөөл утсаараа юу үзэж байгааг нь бараг байнгын хянж болж чадахгүй ш. Тэнд ямар нэгэн хүчирхийллийн шинжтэй ч юм уу тийм контент үзээ сууж байгаа гэдэг ч өнөөдөр хянаж байгаа эцэг их бол их ховрол бах мэдээж тодорхой хэмжээнд байдаг л баг л та. Тэгэхээр энэ одоо сошиал хэрэглээ замбраагүй болчихсон. Дээр нь маш олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай болцсон. Эднэрээр маань одоо хүмүүсийн нөгөө хандлтаа авахын тулд тийм одоо хүнд хэлбэрийн одоо уран сайхны кинонууд ч гэдэг юм уу те ийм кинонуудыг ялноор хийдэг болцсон те. Энэ бас нөлөөлж л байгаа тодорхой хэмжээнд. Огт нөлөөлөхгүй байгаа юм бол энд байхгүй шүү дээ. Энд эрүүл хүн дээрс нөлөөлж байгаа. Өнөөдөр дурлаж хийсэнчлэн сэтгцийн эмэгтэй хүн болгоныг бас хүн дээр хүлээж авах нь бас өрөөсгөл ойлголт. Сая эмчи хийсэнчлэн бол маш олон төрлийн маш олон хариу уулан сэтгэл зүйд нөлөөлдөг тийм эмгүүд байдаг. Энэ нөхцөл болгон дээр бол тухайн хүний онцлогоос шалтгаалаад бас арай өөр ирэх боломжтой. Хувь хүний тэр үзэл бодол болон одоо тэр ахуй орчин юм болгоно ингээ муу контент юм уу эсвэл мэдээ аваад тухайн хүн өөрөө тийм болчихно гэсэн тийм энэ бас нэг талаараа өргөсгөл ойлголт гэж би бодож байна. Яг тэр эмэгтэй хүнийхээ яг ямар онцтой тухайн хүн яг хувийн үед ямар хоёрын онцлог нь яг юу вэ? Энээсээ шалтгаалаад бас яг гинт цаанаас идэл төрхүүгүй. Криминологийн шинжилгээ ухаанд бол хүн болгонд гинт цаанаас идэл байдаг. Гэхдээ эн чинь нөгөө хүүхний ухамсар буюу тэр сэтгэл зүйн тэр ханаараа хязгаарлаж гадаад ертөнцид гарахгүй өөрийгөө өдөртөн зөх тэр барих чадвараас нь шалтгаална. Сэтгцийн эмэгтэй хүн ч гэсэн бидний дунд ажил хийгээд энгийн хүн шиг амьдраад тий хуулийн заасан эрхээ эдлээд явах боломжтой. Тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгэхээр бид нэр энэ асуудыг тийм айхтар холоос биш маш ойрхон энгийнээр хүлээж авах хэрэгтэй. Магадгүй та бидний ах トゥ хамаатан садан болон ойр дотны хүмүүсийн эмэгт өтөх эрсдэлтэй. Тэгэхээр юмыг аль болох энгийнээр хүлээж аваад яг ийм контентоос болоод тийм болцлоо ч юм уугүйгээр тухайн хүнийхээ яг онцлог болон тэр эмгийн шалтгаанаас бүх зүйл хамаарна гэж би бодож байна. За сүүгийн тогтоол гарч байна. Эрүүгийн шийдэл тухай олцсон дөрөвдүгээр зүйлийн 2-1 зааснаа хөгжүүлэлтний төлөөлөгч болон түүний өмгөөлөгчс гаргасан шүүх хуралдааны хаалттай явуулах хэсэг хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүх хуралдааны хаалттай явуулах шийдвэр гарлаа. Түн шийдвэр гомлох гүйцэтгэж байна. Төсөлцгэй. Нэг юм байна. Одоо яг энэ сэтгцийн өвчин хүү эмгэг гэж ярих үедээ одоо яг энд Монгол улс хүчин төгөлд үйлчилж байгаа хууль дүрм бол байгаа. Гэхдээ би зүгээр ингээд яг та хэдтэй уулзгаас өмнө ингээд нөгөө юу харлаа л да. Яг энэ хууль дүрмийг харахаар ингээд баггүй хугацааны өмнө баталсан байдаг юм байна. За тэгээ яг орчин цагийн яг тэр шаардлагатай нийцж гэнэ үхээр зарим нэгэн зүйл залт нь бол
одоо ч хувьсцсан ч болоод тэр одоо дэлхийн эрс хөөр болж штэ тий. Манай улс хүн амч нэмэгдэж байна. Тэгэхээр зүгээр та дөрвийн хувьд ингээд яг одоо байгаа энэ хуулийн зохицуулт нь юу нэг хэр цаг үетэйгээ хөл нийлүүлж байна гэж бодож байна. Би бол яг 100% тэр хуулийг бол өөрчлөж байгаа юм биш. Гэхдээ нэг тодорхой хэмжээний буюу 20-30% нь яг одоогийн нөхцөл байдалд нь шаардлагад нь нийцүүлэхгүй бол энэ хуулиараа явах юм бол энэ зөвхөн яг танаа гурван байгууллага асуудал болж хувираад байна л та. Цагдаа Сэмүүд хүний эрхийн комиссар болчиход байна л та. За одоо өөр юу гэдэг юм те би дуртаагүй ч байж болно. А гэтэл яг энэ олон улсын жишг гэдэг юм уу хөрс зэрэгэл дуус орнуудыг харахаар энд чинь арай нэг өөр хууль дүрм мөрдөөд ах шиг байна. Тэд нар яг тухайн тэр хөгжлийнхөө чиг хандлага дээр ингээд энэ заримыг нь хүчингүй болгож гин, заримыг нь шинчилж гин, эсвэл тэр хуулиа огт өөр болгодог ч юм уу. Тийм практик дээр юм харагдаад байна л та. Энд дээр та дөрөв ямар бодолтой байдаг? За Монгол улс бол сэтгцэн эрүүл мэндийн тухай хуультай 2000 онд бол энэ хууль бол батлагдаж гарсан. За энэ хуулийг бол 2013 онд бол шинжилэн найруулсан байгаа. За одоо бас бид нар эрүүл мэндийн яамн дээр салбар зөвлөл одоо ажлын хэсэг байгуулагдсан. Одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гээд ажлын хэсэг байгуулагдаад энд өөрчлөлтийг явж байгаа. За эхэлсэн байна шүү дээ. Эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ мэдээж одоо энэ цаг хугацаа үетэйгээ одоо нийцүүлээд энэ хуулийн одоо тодорхой заалтууд дээр бид нар нэмэлт өөрчлөлт оруулаад явж байгаа. Тийм ялангуяа одоо бид нар чи эрүүл мэндийн салбар чинь нөгөө даатгалын тогтолцоогоор санхүүжиж байгаа. За хуучин одоо хуулинд бол засгийн газар бүрэн одоо энэ сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг одоо үн төлбөргүй үзүүлдэг байсан бол одоо бид нэр эрүүл мэндийн даатгал засгийн газар гээд маш олон одоо санхүүжилтийн одоо хувилбаруудтай байгаа учраас ингээд санхүүжилт өөрчлөгдөж байгаа. Хэд хэдэн залтууд бол нэмэлт өөрчлөлт ороо явж байгаа. Хөлийн тал дээр ер нь бол яг сэтгцийн одоо тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага бол тулгарсан уу гэвэл тийм тулгарсан. Гэхдээ энэ дээр зөвхөн одоо сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль одоо 2000 оны хууль одоо 25 жил үйлчлээд дунд нь нэг нэмэлт өөрчлөлт орсон тий томоохон хэмжээнд. Тэгээд өнөөдөр 2026 он дахиад одоо 10 гаруй жил ингээд өөрчлөлтгүйгээр явцсан. Нийгэм өөрөө хуулийнхаа өөрчлөлтөөс асар хурдтайгаар өөрчлөгдөж байгаа шүү дээ. Хэрэгцээ шаардлага байна шүү дээ. Хуулийн өөрчлөлт, хуулийн хэрэгцээ шаардлага нь нийгмийн өөрчлөлтөө гүйцэж чадахгүй хэмжээнд очсон. Ийм нөхцөл байдалтай байгаа учраас бид нэр хуулийг бол нийгмийн өөрчлөлтөө уялдуулаад дор нь шинжилж явах шаардлагатай. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь олон хувилбарт одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон хувилбарыг сонгох шаардлагатай болов гэж бодож байна. Өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв за яг манай байгууллага хамтын ажиллагааны хүрээнд зарим тоог нь ерөнхийд нь багцаагаар бол мэдээд байна. 500 орто тийм ээ 500 гаруй орто. Тэрний бараг одоо 200 гэдэг чинь 200 орнд байнгын үйлчлүүлэгчтэй шахав. Энэ хүмүүст чинь нөгөө асрах үйлчлэгээний асуудал зохицуулах даагаас үүдэлтэй тэнд 200 орн үнэтэй төгжигдчихэд байгаа. 40%. Энэ дээр чинь энэ 200 орн дээр эргэлт ороод нийгэмдэр үүсэж байгаа сэтгцийн хувьд асуудал үүсэж байгаа хүмүүс чинь очиод эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авчих ёстой байтал тэн дээр тэр асрах үйлчлэгээний асуудлыг шийдэхгүй байсаар хагаад энэ 200 хүн чинь ерөөсөө тэн дээр ор ингээд байнгын асаргаа байнгын асрах үйлчлэгээ тэнд аваад байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчлэгээс гадна энэ байгууллага ч өөрөө асрах үйлчлэгээ хийгээд байгаа юм. Тэгээ энэс үүдэлтэй нөгөө нийгэмдэр чинь тэр төргүй энэ хар бараан байгаа энэ стресстэй байгаа нийгэмдэр чинь олон тулгымцсан асуудалтай хүмүүс очиод үйлчлэгээ авъя гэхээр чинь ор алах. Хэвтийн имшлүүлэх боломж нь алах. Тэгээд нөгөө хүмүүс чинь нийгэмд яваад байна. Тэгээд нөгөө өвчин цаашаа даамжруул яах вэ? Саяын хилээд байгаа нөгөө онц нутаг хэмт хэрэгт холбогдуул яах вэ гэдэг. Ингээд асуудлууд үүсээд идэг. Тэгэхээр энэ асрах үйлчлэгээг бол нэн даруй бий болох шаардлагатай л гэж үзэж байгаа. Асрах үйлчлэгээ гэдэг нь асрамжийн газар биш шүү. Шууд асрамжийн газар гэж ойлгож болохгүй. Олон нийтийн оролцоотой асрах үйлчлэгээ асарч байгаа байхгүй тэр хүмүүс. Сэтгцэн хувьд энэ нэг эрүүл болохын төлөө зарим нь одоо хурцтмал үед нь эмчилгээг нь авчраа хийдэг ч гэдэг буцаад нь очиод асарч идэг ч гэдэг юм. Ийм байдлаар явахгүй бол тэр 200 хүн чинь ерөөсөө ар гэр нь баг хайцсан л хүмүүс байхгүй ер нь бол. Бид нар аваад эднэрийг нийгэмшүүлж чадахгүй гэдэг. Байнгын одоо энэ эмнэлэгт асрамжийн газар болоход нь ингээд 200 орон төгсчихсэн ийм асуудал. Тэгэхээр энэ өөрчлөлтөд хаалгаа онгойлгохгүй эсвэл бүр ингээд хаягийн тодорхойг алга аваач өгье гэхээр одоо хамгийн сүүлд би 2021 онд Сэмүүд дээр ажилласан. Сэмүүд чи асрамжийн газар ингээд харталтаа нэг гэр барьсан хүмүүс бүр амьдарч байгаа шүү дээ. Тэгээ ар гэр нь ерөөсөө эргэж мэрнэ гэсэн ойлголт авахгүй. Буцаад өгье гэхээр уцаа авахгүй хаана байгаа нь мэддэг. Зүгээр л эднэрт авчираад ингээд даатгад орчихж байгаа байхгүй. Бар Батсумбраас ялгаагүй юм болж штэ тий. Одоо манай Батсумбрын Ахмадын асрамжийн газар дээр чинь бас уг нь Ахмадын асрамжийн газар нэртэй. Тодорхой хэмжээний хүмүүс нь бас энэ сэтгцийн хувьд
эмчилгээ үйлчлэгээ шаардлагатай ийм онцтой хүмүүс байгаа шүү дээ. Хөдөлмөр бэрхшээлтэй хүмүүс аавч яажд юм билээ шүү дээ. Ингээд нийлүүлээд юу нөгөө ахмадын асамжийн газар гэдэг нэртэй байсан чинь бүр холилдоод одоо юуны ч асамжийн газар байгаа юм. Тийм л нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ асах үйлчлэгийг бол зайлшгүй бий болох шаардлагатай. Яах гэж ингэж ийм харигс хүмүүс орж ирээд ингээд тийм ч бүхэл бүтэн дээр 4 настай хүүхэд яаж айн гойсон бол гэж яаж гойсон бол тухайд би хажууд байгаагүй харамсдаг. Зүгээр л нэг цаг гарны дотор яваал ирэхэд ингээд хэн мэддэггүй нэг тийм хүн орж ирээл те зүгээр хэргаал аимшигтай алга. Би яг ийм зүйлийг зөв кинон дээрээс л харж байсан бот зүйлээр харж байгаагүй. Манай охин гэсэн одоо энэ эмчит дотор би анаа олж байгаа гэж хэлж байгаа. Чи яасан бэ гэдгсэн. Би юм хэлээгүй. Миний охин босч тэгээд аав гач хэрэг тоглоно гэсэн чинь заал гэсэн. Мэдгүй танихгүй байгаа ёо танихгүй байгаа ёо гэсэн тэгээд өөр юм хэлээгүй танихгүй байгаа ёо гэсэн тэгээд Монгол улсад хэрэгжиж байгаа хуулийн эрх зүйн бичиг баримт бол маш олон байгаа. Эцсийн эрүүл мэндийн тухай зөвхөн одоо эрүүл мэндийн талаасаа за эмнэлгийн системийн тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль тий за шүүх шинжилгээний тухай хууль, шүүхийн шийдвэр, эрүүгийн байцаан шийдэх хууль, эрүүгийн хууль гэдэг энэ болгон дээр ч одоо эмнэлгийн чанартай алдалгаа гарах хэмжээ сэтгцийн одоо хувьд одоо хэрэг хариуц чадваргүй хүмүүс төр ч гэдэг юм ингээ үг хэллэгийн холбоотойгоор бол бид нар бол айгу уялдаатай олон хууль байгаа байхгүй. Тэгэхээр нэг хууль нь апдейт хийгдэх буюу одоо шинжлэгдсэн бол дагаж бусад хууль дээр бас ингээ заалт орж явах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ тогтолцоо жоохон удаашралтай байгаа юм уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр апдейт хийгдэггүй гэж бас хэлж болохгүй, хийгддэг. За улс орны хөгжлөө дагаад тий өвчлөлийн байдал тий одоо тохиоллын тоо нэмэх тэнтрээс хамаарат эн чинь тоотоос судалгаатайгаар үнэлтэйгээр мэдээж тэр хийгдэх ёстой учраас тийм ажлууд нь бол одоо хийгдээд явдаг жоохон удаашралтай гэж магадгүй. Тэгээ одоо бол шүүх шинжилгээний тухай хууль сая 22 онд шинжлэгдсэн. За эрүүгийн тухай хуулийн зарим нэг заалтан дээр одоо бас нэмэлт шинжилсэн хариулах хийх гээд хууль зүйн тэр яам дээр дэд сэдрахлаас ажлын хэсэг байгуулж байгаа. Тэн дээрс манайх оролцоотой явж байгаа. Тэн дээр мөн сэтгцийн одоо байдлаас хамаарат хэргийн одоо нөхцөл байдалтай холбоотой юм залтууд дээр бас санал өгөө явж байгаа. За дахиад асрамжийн тухай хуулийн тий асрахуун тухай хууль гэдэг дахиад шинжил гарах гад нэг бас явж ах шиг байлээ. Тэгэхээр энэ бүхэнд бол бид нар дуурлага өргөд явж байгаа. За сэтгцийн асуудалтай хүмүүсийн асуудал нь ийм байдаг шүү гэдгийг тий сэтгцийн асуудал гэдгээр нэг одоо багцлаад байгаа боловч цаана тэр хүн дотор хүнийхээ хувьд бол нийгмийн халамжийн асуудал, соёл боловсролын асуудал тий за ажил хөдөлмөр эрхлэх асуудал. За тэгээд тэр хүний чинь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бусад эрхтэн нөлөөлөл яах вэ гэдэг ийм олон асуудлууд дагаж одоо хөндөгдөж гарч ирдэг. Одоо байгаа нөхцөл байдал бүгдийн сэмүүтд татгаж байна. Тэгээд байна. Тэгэхээр энийг одоо бид нар мэрэгжлийн байгууллагын зүгээс бол одоо харьяалах буюу зүйлүүд байгууллагуудтай хамтарч ажиллахаар бол одоо ингэж ажиллаж байгаа. За тэгэхээр өөр аргагүй байгаа. Энд нь дахиад нөгөө нэг нийгмийн одоо байгууллагуудын хамтын ажиллагааны асуудал яригдах гэдэг. Тэгжээж бид нэг хүн дээрх цогц тусламж үйлчлэгээ гэдэг юм гарах гэдэг. Тэгэхгүй бол нэг хүний сэтгцэн өвдөнгөт тэр чигээр ингээл нэг ганцхан сэтгцэн өөрчлөлттэй юм шиг ойлгоод байдаг ийм өрөөсөл ойлголтууд одоо их удаан явсан байна л гэж харагдаж байна. Цагдаа бол одоо яг энэ дуудлага мэдээлэл бол хамгийн түрүүнд очиж байгаа. Одоо сая та санаж байгаа бол нэг телевизээр гарна л шүү дээ. Сэтгцэн эмэгтэй, хичээл насны эмэгтэй те хажуу айлах одоо хаалгын заа зур одоо юу гэдгийг гартаа таарсан зүйлээр зөгтөг нүддэг те тэгээс үлдээ бүр эвлэрсэн бүр тэр айл хөрш давхар байтугай орцоор үрдлэн гэж айж дугшдаг те одоо яах вэ гэд тэгээс сэмүүдтэй ингээд авиж өгөхөр арга ирэн зөвшөөрдүүч гэдэг юм уу оцсон ч нэг тодорхой хэмжээний хугацаанд тайвширч гал буцаж ирээл нэг тийм улирлын чанартай нөгөөдгөө сэргэж идэг гээл те тэгэхээр одоо нөгөө хуулиар нэг жоохон өөрчилж ийл гэсэн нэг санааг л өөрөөс асууж байгаа юм. Монгол улсад хүчин төгөлдөр үүсэж байгаа маш олон төрлийн хуулиуд байгаа. Энэ хууль их зүйн хүрээнд нэг асуудлыг зохицуулах нь тэрний нөгөө талаас нь харсан юм ч юм уу. Энэс ингээд маш олон төрлийн хуулиуд ингээд хамтын нэг нь цогцолж ич нэг зогтолцоо явуулдаг. Чинь одоо мөрдөн жилгээс явуулахад одоо нөгөө бидний барилж байгаа хуулиуд чинь эрүүгийн иргэн шийдвэрлэх хууль, дээрээс нь зарим асуудал дээр цагдаа галдан тухай хууль олон төрлийн хуулиуд явна. Тэрнтэй ижилхэн одоо сэтгцэн эрүүл мэндийн тухай асуудал хөндөгдөх юм бол яг энэтэй холбогдлолтойгоор бусад үйл ажиллагаануудыг бас нэмж оруулах шаардлагатай байгаа гэж би харж байгаа. Яг гэх юм бол одоо манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв маш олон жилийн түүхтэй олон давхарцсан чигүүргийг бас
хэрэгжүүлдэг юм шиг харагдсан. Энэ яг юугаараа хор өнөлтөө вэ гэхээр хүчин чадлын асуудал тутмаг болоод ирдэг. Тэгэхээр яг энэ чүгүүргийг одоо энэ үн алаацыг одоо энэ байгууллага хариуцъя ч юм уу те. Жишээ нь цагдаагийн байгууллага тухайн одоо өнөөдөр ярьж байгаа иргэдтэй харилцах тиймхээс бид нар гэхдээ тэр үнийг хэмжлэх тийм их зүйн зохицуул байхгүй. Энэ нийгэмд одоо аюултай гэмтрүүд дараадах нь яагаад болохгүй юм лаа та. Гэмтрийн шалтгаан нөхцөлийг судлах ажил энэ төр зэгээс хийхдэггүй шүү дээ. Зах зээлийн эдийн засагт шилжинтэй холбоотойгоор монголчууд энэ 30 гаруй жилийн хугацаанд бол сэтгцэн эмгэгтэй сонгогтой хүн аратнуудыг бий болгоцсон байхгүй. Хүн аратнуудыг бүхэл бүтэн нэг давхрах сүр бий болгоцсон байхгүй. Тэгээ үүнтэй тэмцээнд бол шалтгаан нөхцөлийг судлах хэрэгтэй. Тэгээд урдсан сэргийлэх хэрэгтэй. Тэгээд ялгийн бодлого чангалах хэрэгтэй. Ийм л зүйл юм байна шүү дээ. Харамсалтай нь энэ ажлаа төр хийхгүй болохоор яаж энэ гэмтлийн гарал буурах вэ? Буурахгүй шүү дээ. Монгол улсын эрүүгийн бодлого, ялгийн бодлого бол эсрэгээр одоо ингээ буураа явж байгаа шүү дээ. Шалтгаан юу юм бол? Мэдээж шүү дээ. Хууль тогтоогчид өөрсдөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийг гэмтрийг ялаас чөлөөлөхийн тулд энэ ялгийн бодлогыг бууруулж байгаа асуудал шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. За ингээ одоо би та дөрөөс нэг юм асууж байгаа. Тэрний юу гэхэлэр тодруулж байгаа. Монголчуудын сэтгцийн эмгэг бол маш хүнд төвшөнд байгааг харуулсан бодиттой кейсүүд сая болж өнгөрлөө. Шүүх хурлууд нь ч явагдаад эхнээсээ ялаа өгч байгаа шүү байна. Өнгөрсөн оны 6 сард Жемол худалдааны төвд өөрийнхөө 3 хүүхдийн их буюу хань ижлээ олон нийтийн нүдэн дээр ажлын байран дээр он цэцгэрэмээс энэ хүнээс хэрэг байгаа. За тэр хүнд бол хууль зүйн байгууллагууд бүх насны хорхойлыг оноосон. Дараа нь 16 болон 32 настай эмэгтэйг амь насыг нь бас хохироосон юм хэрэг сая дөнгөж саяхан шийдэгдээд ингээд ялаа өглөө тийм ээ бас ялын дээд хэмжээг өгч явах шиг зарим цагаатж явах шиг байна. За тэр ч бодгоо энэ Баян зүрх дүүргийн даригт ч гэсэн бас энэ бага насны хүүхдтэйгээ байсан одоо жирэмсэн эмэгтэй хүртэл тийм ээ сэтгэл зүйн одоо нэмэгтэй хүний одоо гарт хүртэж өөрөө болон өр хүүхдүүдэд алдсан. За одоо нэг хүүхд золоор бас нэг амьд гараад ингээд тэр эцэг нь бас ингээд аваад гараа явж байгаа шиг байна тийм. Энэ хэрэгүүд одоо маш их бүртгэгдэж байна л одоо кейсүүд. За сүүлд одоо бүр хамгийн сүүлийн чигэд бол 2011 онд соёл урлагийн сургууль сурж ирсэн эмэгтэй ангийнхаа 7 залууд ингэж бүлэглэн бүлэг хүчинд одоо өртөж юмш хүчирхийлүүлсэн юм хэрэг гарч байгаа. Тэгэхээр би энэ кейсүүдийг ингээ харахаар энэ хүмүүс одоо ихэнх нь сэтгцэн эмэгтэй биш гэж гарч байгаа. Одоо хэрэг хүлээх чадвартай гэж байгаа. А гэхдээ би зүгээр дотроо гэж бодож байгаа тэгэхээр энэ хэрэг үйлсэн этгээдүүд нь сэтгцийн хувьд асуудалтай юм болов гэж би харж байгаа. Яаж яваад ингээд одоо тийм нэгээс дэш одоо хүний гэж амь насанд хүрч байгаа. Яагаад олон жил танилсан өөр хүүхдийн одоо хань ижлийг одоо ингэж хороож байгаа юм те. Эсвэл ингээд нэг ангичээд ингээд ангийнхаа одоо ингээд дөнгөж танилцаад одоо жил гарan болж байгаа ангийнхаа охиныг ингэж бүлэглэн хүчирхийлж байгаа. Тэгэхээр эн чинь сэтгцийн хувьд бол би цоо орол биш л гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг мэрэгжлийн хүмүүс та нар юу яг юу гэж хардыг. Би яг зүгээр одоо яг өөрийнхөө одоо эрх мэдлийн өрөөнд одоо хүлээн зөвшөөрсөн олон нийтийн сүлжээнд тавьсан зураг хүртэл би гаргаж байгаа шүү. Одоо би хавц зэргийн янз бүрийн диагноз материал гаргаж тавьсангүй. Тэгэхээр энэ кейсүүд ингээд гараад байгаа учраас ер нь түрүүн би та нарыг харуулсан ч ер нь 3 сая 500-аа ер нь сэтгцээнийг үзүүлэх цаг болсон юм шүү те. Хүн болон сэтгцийн нэг ямар нэг юм тийм асуудалтай ч юм уу проблемтай байх шүү. Түрүүн манай хүний эрхийн комиссион хэлсэн трауматай байх шүү. Тэгэхээр энэ дээр та нар ямар бодолтой вэ? За сая түрүүлсэндээ сэтгцийн эмгэг гэдгээр ерөнхийлж болох нь өөрөө аюул хязгаарлагдана л байгаа даа. Тэгэхээр сая сэтгцийн байдал гэдэг огтхоныг би сая яриад энэ сэтгцийн эмгэг бол үргэлж одоо шинж тэмдэгт тодорч илэрчээдэг бол эмгэг биш. Сайжирдаг тэгээд засвар сайжралт ордог эргээд тодорхой шалтгааны нөлөөгөөр одоо юу гэдэг эсвэл харааяндаа эсвэл дотоод шалтгаантайгаар одоо сэтэрч гарч ирдэг юм динамиктай явдаг. Тэрнтэй адилхан эрүүл хүний сэтгцийн байдал бас мөн одоо юу гэдгийг те докторгүй явах боломжтой нөхцөл байдал байна. Одоо өчигдөр юу гэдгийг те арх уусан бол өнөөдөр тэр хүний анхаарал өчигдөр арх уугаагүй хүнтэй ямар төвшөнд ялгаах вэ гэдэг. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө сэтгцийн байдал гэдэг утганы тоо яриад байгаа байхгүй сэтгцийн эмгэг биш. Тэгэхээр сэтгцийн байдал түрүүн хэлсэндээ хүн амьдралынхаа туршид нэг удаа сэтгцийн эмгэгт өртөх магадaltaй байна гэдэг судалгаанууд байна гэдэг. Тэгэхээр эн чинь хинж өвдөж болох гээд байна гэсэн үг. Хизээч хүний сэтгцийн байдал өөрчлөгдөж болох гээд байна гэсэн үг байхгүй. За энэ яг тодорхой нэр заасан кейс биш. Ерөнхийд нь яг харахад бол яг энэ сэтгцийн байдлын асуудал байхгүй. Сэтгцийн эмгэг гэхээс илүү. Тэгэхээр тухайн хэрэг үйлдэх үедээ тухайн хүний сэтгцийн байдал ямар байсан бэ л гэдэг асуудал яригдаж байгаа. Мэдээж тухайн хүн тэгээ өөрөө сэтгэл зүй докторгуу тулгамцсан асуудалтай тэр асуудлыг үүсгэж байгаа бодит шалтгаан байна. Субъектив сэтгэл зүйн шалтгаан бас байж болно. За одоо юу гэдгийг өндөр хэмжээний эдийн засгийн гар зүрхэл амсцсан, уугах шууд автцсан хүний амьдрал зөндөө янз бүрийн асуудал тохиолддог тэр асуудлуудыг
За эрүүл сэтгцтэй хүн бол яг хөө гэхээр эрүүлээрээ даван туулаад тасан зохицоо шийдвэрлээд явах чадвартай байдаг. Гэтэл зарим хүмүүс бол яг хөө гэхээр тэрэндээ тусламж авахгүйгээр өөрөөрөө тийг шийдвэрлэх чадваргүй хөгждөг. Одоо тэр чинь сэтгцийн хувьд тэрийг чадвар хөгжинэ гэдэг бол хүмүүжлийн асуудал яригдана, боловсролын асуудал яригдана, хувь хүний хөгжлийн асуудал яригдана тий. Тэгэхээр хүмүүжил за боловсрол энэ төргээ тутмаг ингээд чадвар нь хөгжөөгүй хүн бол өөрийнхөө амьдрал тулгамжийн асуудлыг шийдвэрлэх чадваргүй байх гэдэг. Тэр чадваргүйгээр удаан явах юм бол яг хүний сэтгцийн байдал докторгүй болж ирэх нь асуудал үүсгэж ирэх нь өөрийнхөө сэтгцийг өөрөө хянах чадваргүй нөхцөл байдал руу оруулах нэ. Итгэхийг сэтгэл хөдлөлтөд автсан үйлдэлүүд хийгээд байна гэсэн үг те ухамсаргүйгээр. Тэгэхээр энэ байдлаас болоод одоо энэ олон гэмтрүүд гарч явах бас боломжтой. Тэгэхээр энэ цаана юу хэлэх юм гэхээр сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй тэгш чанартай болох бодлого биднэрт өнөөдөр тулгамдаад байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгана гэдэг нь те өнөөдөр орон нутгийн хүн заавал одоо симүүд дээр ирэх гэж биш. Орон нутгатаа сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг авдаг, сэтгэл зүйчтэйгээ уулзчихдаг, даатгалаараа одоо очиод тусламж авчдаг байхад. Тэхийн тулд тэнд очиж ажиллах хүний нөөцийн бодлогын асуудал дахиад те. Тэнд эмч нь байдаг, сэтгэл зүйч нь байдаг, нийгмийн ажилтан байдаг те. Сэтгцээр мэрсэн сувилагч нь байдаг. Тэг ингээ багаараа ажиллаж тэр хүнд очих орон нутагт очиж сэтгцийн тусламжийг чанартай байх гэдэг. За тэгэхээр хүртээмжийн асуудал. Тэгээ энэ дээр цаана бодлого санхүүжилтийн асуудал, эрх зүйн одоо суурийн одоо бэлдэж өгөх асуудал яригдана те. Тэгэхээр ингээд тусламж үйлчилгээ гэдэг чинь нэг нь өгж байгаа, нэг нь авч байгаа, хоёулаа байж ижил одоо огтлцсон шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бид нэр одоо юу гэдгийг бодлогын түвшинд засгийн газраас одоо сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодлогоор дэмжиж өгөөч гэдэг л хүсэлтийг тавих гэдэг мэргэжлийн байгууллагын зүгээс л тэгжээч хүн амын дундах аюулгүй байдал одоо сайжирнаа л гэсэн үг тийм. Үнэхээр айгаад байгаа бол тэр тусламжаа сайжруулах нэ. Ер нь бол нийгмийн соёнгийн гэрэл гэдэг зүйл бол үндсэндээ манайд хаягдаад нэг 30 гаруй жил болж шүү дээ. Энэ жишээ нийгэмд бий болсноос хойш ер нь нийгмийн соёнгийн гэрэл гэдэг зүйл байхгүй болчихсон. Дээр нь түрүүнд хэлээд байгаа энэ нийгмийн сэтгэл зүй өөрөө бас энэ хүндийн хэлбэрийн юм руу тэмүүлдэг болчихсон. Энэ цаг үед л хүмүүсийн сэтгэл зүй бол яг хэрэг хүлээх чадвартай гэж гарч байгаа боловч өдөр тутамдаа авч байгаа тэр янз бүрийн одоо тараамаа янз бүрийн одоо сэтгэл зүйн байдлаасаа шалтгаалаад энэ гэмтрүүд холбогдоод байна гэж харж байгаа. Тэгээд дээр нь тэр нийгмийн соёнгийн гэрлийн асуудал байна. Өөрөөр хэлбэл одоо тэр хүчин гэдэг өөрөөр гэмт хэрэг юм аа. Тэр тусмаа одоо ингээд бүлэглэж олддог нь маш хүн төрлийн гэмт хэрэг гэдэг юм аа гэдэг нь ойлголтыг бол хүн бол бүр хүүхэд багасаа авах ёстой шүү дээ. Багаас. Тэгэхээр тэр манайх руу одоо 10 жилийн сургуулиас нь сурагч байхаас нь эхлүүлээл одоо нийгмийн соёнгийн гэрлүүд чиглэсэн шинжтэй энэ үйл ажиллагаануудыг үндсэндээ бүр орхитуулснаас үүдэлтэйгээр баргаар зарим үед одоо зэрлэгсэн нийгмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа маш тий. Тиймэрхүү нөхцөл байдалтай юмнууд заримдаа сонсогдох юм биш үү? Нийгмийн соёнгийн гэрлэг одоо ижлүүлэх шаардлага. Сэтгцийн эмэгтэй хүмүүс маань өөрсдөө имлэг твтэх дургүй байдаг. Тэрний цааш шалтгаан гэхэлэр өөрсдөд нөгөө тохиолдоод байгаа имлэг зүүн байдал нь өөрөө үнэн зөв байдаг болохоор ихэнх сэтгцийн эмэгтэй хүмүүс өөрийгөө эрүүл гэж үздэг. Тэгэхээр эрүүл хүнийг бидрийг нөгөө хэвтүүллээгээд дургүй хэвтдэг болохоор байнгын имлэгээс гарах тухай ярина, имчилгээгээд байнга нөгөө татгалзан, эмээ уухгүй, урдаас тургин, нулимн, уурал нь орох хандлага хийн. Энэ нь өөрөө нөгөө зүгээр л имчилгээгээ хийлгээд байдаггүй нөхцөлийг үүсгдэг болохоор энэ нөр айгу бэрхшээл дагуулдаг байхгүй юу? Миний бодлоор бол ингэж ойлгож байна л да. Нийгэм сэтгэл зүйн асуудлууд одоо нэмэгдээд байна хүн амын дунд тий. Нийгэмд байгаа хүмүүсийн бухимдал бол маш их байна. За энэ бол бас айгу олон хүчин зүйлтэй холбоотой хаа. Бид нэр ингээд 20 жилийн өмнөх байдал одоогийн одоо бидний сэтгцийн байдал, сэтгцийн эрүүл мэндийн байдал гэдэг бол баш тун ялгаатай байгаад байна тий. Бидний одоо дээд үеийнхэн одоо эхлэхдээ бидний нийгэмд ийм байсан, та нарын нийгэм өөр байна, ирээдүйд ч энэ өөр болох гээд байна тий. Энийг хурцтай хөгжил одоо ингээд янз бүрийн генерашнуудыг бид нар яриад байна. Тэгэхээр энэ ялгаануудтай холбоотойгоор улс орны одоо манай нийгмийн эдийн засгийн байдал наацхийн л одоо эрүүл аюулгүй орчин энтер гэл энэ байдал болгон ч хүний сэтгэл санаанд асар их нөлөөлж байна. За тэгээ хүүхдээ одоо гэр бүлийн хүмүүжил, өсгөн бойжуулах арга зүй. Тэгэл одоо
маш олон юмнуудыг л бид нэр ярих гэдэг л да хортой хэрэглээнүүд гэл ингээл те зөвхөн одоо бидний ингээл энэ өөрчлөлт хувьслын энэ байдал маань бид нар архины асуудал ярьдаг байсан бол одоо мансуурлын асуудал ярьдаг байсан бол мөрөөдөө тоглоом гэл ингээд эн чинь ингээд өөрөө ингээд хүний сэтгц хөгжөөд ирэхээ хавцуугаар дагалдах ёслуудад хүрсэж байна. Мөн одоо дэлгэцийн асуудал гээл дижитал одоо асуудлууд ч гэсэн ингээд дагж байна. Тэгэхээр энэ олон зүйлүүд бол яалчгүй л одоо ингээд энэ хүний нийгэм сэтгэл зүйн асуудлыг бухимдуулж байгаа хүчин зүйлүүд байна л гэж хэлэх гээд байна. Хүн болгоны сэтгэн бодох чадвар, орчныг хүлээн авах ойлгоц харилцаа адилгүй. Та нэг ондоо, би нэг ондоо, бид нар бүгд тус тустай өөр хүмүүс. Энтэй ижилхэн тухайн үед одоо үзүүлж байгаа хариу үйлдэл, тухайн яг гэмтрэг гарах үеийн нөхцөл байдал, тэрийг хүлээж авч байгаа байдал нь бас хүмүүс шалтгаалаа ондоо ихэвчлэн тухайн хэрэг хийсэн хүний өссөн орчин болон тухайд яг ямархуу байдлаар ойлгосон. Одоо яг ингээд ийм хүчирхийлэл гэдэг чи одоо энгийн юм болоод идэв юм гэсэн байдлаар орчинд өссөн бол яг тиймэрхүү байна. Эсвэл тэрийг хичигшдэг байх жишээ нэ. Яг энэ талаараа авч үзэх юм бол яг хүний тийм тухайн үеийн харилцан үзэл бодлоосоо шалтгаалаад бас ондоо гэж бодож байна. Дээрээс нь гэх юм бол одоо бидний өдөр болгон сурчлаад байгаа зүйлс тэг харуулад байгаа зүйлс энэ үгдээс бас хүний яг сэтгхүүд нь багаар нөлөөлөд шууд мэддэггүй ч гэсэн ингээд аяндаа байж байгаад гинт тесрэхэр ч юм уу тиймэрхүү стресстэй явж байгаа тохиолдол зөндөө гэж бодож байгаа. За та сайн нэг оролцоо гэж айгуу чухал хэллээ. Дөрвөлээ л хэллээ. Тэгээд би нэг юм боддیں۔ Зүгээр та дөрөв санал нийлэх үгүй юу? Энэ дүүрэг хороо гэж байна. Хэсгийн ахлагч биш байна. Энэ хэсгийн ахлагч чинь ингээд цаар болгон цалин авд юм билээ шүү. Тэгээ одоо яа гэдэг хүнсний толгойн тараахаа зүгээр ажил зүйн хийдэг юм уу? Яагаад энэ өөрийнх нь хариуцсан одоо арион гэж яриад туучнаар тэнд нэм сэтгцийн өөрчлөлтөө ч юм уу магадгүй чинь сайн мэдэх ёстой шүү. Сэтгцийн өөрчлөлт нь одоо эмгэг өвчин нэрвдэж болцсошгүй ч гэдэг юм уу? Эсвэл тийм үүний доор одоо амьдрдаг өр хөвгттэй ч байдаг юм уу? Тэрийг ингээд нийтэл их л хангагдсан баймаар юм. Тэгээд одоо ер нь одоо юу гэдэг чинь эмч цагдаа хөрл очдог ажил биш шүү дээ. Одоо сүүлдэр IPTV дээр 103 гээд нөгөө цувралууд гарч ирлээ шүү дээ. Яахтар ямар айхтар тийм кейсүүдтэй тохиолдлууд байдаг юм бэ те. Гэтэл чин тэр яг үндсэндээ эмч цагдаа хөрл өөрсдөө амнаас эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа. Тэнд галзуу солиотой ч хүн байлаа шүү дээ. Тэр зарим бичлэгүүдээр нь те утга шүүг барьсан баг буу шидэмтэй ч гарч ирж байгаа шиг те. За манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн Донд хэмгийн тасаг маань 33 хортой. Тэгээд энэ бол бүх төрлийн донтолтой бол авч байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар ерөнхийдөө дийлэнхтэй 99% гэж үзсэн л дээ. Архины хамааралтай, архин донтох эмэгтэй хүмүүс байгаа. Тэгээд цөөн тооны 1-2 тооны одоо бусад сэтгэл зүйн буюу мансууруулах байдлын хэвтрүүлэн хэрэглээтэй тийм залуучууд бол байгаа. Мөн мөрөөдөө тоглоомын асуудалтай хүмүүс бол хэвтэ эмчдүүлдэг. Бас одоо нөгөө никотин буюу янжуур тамхины тийм ээ хэвтрүүлэн хэрэглээтэй юм хүмүүс бол хэвтэ эмчдүүлж байгаа. Энэ хүн бас жоохон найдаад байгаа шүү дээ. Бас жоохон юм хийчих болов. Ялангуяа яг одоо бидний ярьж байгаа сэтгцэн эмгийг нь хүчирхийлэлтэй гэмт хэрэгтэй холбоотой энэ асуудал дээр ялангуяа хохирчны бас нэг хандсан зүйлдөр нэлээд бас зөрөгтэй байх болов гэж бодож байгаа. Та яг ямар асуудлаар уулзуу ер нь ямар хүлээлттэй байна? Хүний эрхийн үндэсний комисс 7 гишүүнтэй. Гишүүдийг хүлээж авч уулзсан. За хүний эрхийн үндэсний комисс жид болгоо улсын их хурлд ихтгэл өргөн барьдаг. Ихтгэл гэдэг маань одоо хүний эрхийн нөхцөл байдлын талаар тодорхой сэдвийн хүрээнд боловсруулаад дүгнээд энэ асуудлаараа улсын их хурлаар тогтоол гараад засгийн газарт үүрэг чиглэл өгдөг. Одоо би түрүүн бас түрүүч яриад алтхан дурдсан энэ сэтгцийн асар үйлчлэгээний асуудлыг жишээ нь бид нар ихтгэлдээ 4 удаа оруулаад улсын их хурлын тогтоол одоо хууль зүйн байнгын ороонд тогтоол гараад засгийн газарт үүрэг чиглэл өгдөөд явж исэн тохиолдол байдаг. За дараагийнх нь энэ улсын их хурлаас баталж байгаа хууль тогтоомж дээр одоо хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийдэг болсон. За энийг бол тогтмолжуулах шаардлагатай. Хууль тогтоомж бүр дээр энэ хүний эрхийн нөлөөллөөр нь хэрхэн хангагдж байгаа талаар нь одоо саналыг тусгаж иж одоо асуудлыг хуулийг хилцдэг байя, баталдаг байя гэдэг дээр энэ үндсэн хоёр гол асуудал дээр бол тохиролцсон. Тэгээд тохиролцох жоох их хурлын дараагаас бол тийм үүрэг чиглэл өгөөд манай дээр бас энэ ажиллагаа хийгдээд ингээ явж байгаа. Яг нь бол урд хийгдэл байсан ажил л да. Энэ дээр бол дэмжлэг үзүүлье. Хүний эрхийн онцгийн үйл ажиллагаан дээр бол их хурлын зүгээс дэмжлэг үзүүлье л гэдэг асуудлыг ярьсан юм байна. Танаас та хоёроос асууж байгаа шүү. Одоо Сэмүүдээс хоёрнаас одоо төлөөллөөс
Энэ нэг асрамжийн байруудыг асрамжийн газруудыг төрөлжүүлнэ гэж энэ яриад удаж байгаа. Би буруу санаагүй чинь баг 2014-5 онд л ярьж ирсэн дээр тухайн үеийн одоо сайд одоо тэг ингээл эдгээр ингээл ярьж ирсэн боловч одоо тэгээд яг энэ хаана ингээ гацчих. Сая ингээд энэ Уганбаатар дараа хэлж штэ нөгөө хашаанд нь ингээд гэр барьсан. Би очиод харж ирсэн. Тэгээд сүүлд бас энэ тэр гэрийг бас бариулахгүй яасан ийсэн баг аваа хийсэн ч илүү юм яриа л хэлсэн. Тэгээд би төрөлжүүлэх юм бол энэ танаас сэмүүтэж ачаал би буур холууж найдаад байгаа байхгүй. Энэ чинь айгуул хамаагүй шүү дээ. Одоо зүгээр ядаргаанд орсон нойргуудсан хүний бүртлийн даачаал. Энэ чинь бүр ингээд бүр хяналтанд байх хэрэгтэй суу гэдэг ч юм уу те. Би одоо юу гэдгийг тэр хүмүүсийн эрхийг өсөж байгаа юм биш үү. Жохоо ялгаа заагтай байхгүй бол энэ чинь одоо би жоо муугаар хэлээд хоёрт. Би нэг жишээ болсон шүү. Ээж нь ингээд айгуу олон хүний хүүхэд гаргацсан одоо охин нь те. Тогтсон нөхөс өдөр байхгүй амьдрал байхгүй. Гэтэ их олон хүүхэдтэй хүн хүний олон хүүхэдтэй. Тэр төр бол янз бүрийн ааш араас тогтууд байгаа. Тэрийг төрсөн ихтэй үе эмээд нь ингээ авчдаг айцсан. Эмээ болохоор нэг гэлт ингээ тэр олон хүүхэдтэй тэр олон төмний хүүхэдтэй ингээ байж байгаа. Тэр дотор чи эмээгийн үгэнд орохгүй те янз бүрийн хүүхдүүд байгаа штэ. Гэтэл яг хэргийн цэнгэрийн төхөр болсон тэр хүүхдүүдийн эцэг болон тэр хүүхдийг төрүүлсэн ээж нь хариуцлага хүлээхгүйгээр тэр муу эмээл тэр муу нэмөө одоо хэдэн хантаа ч юм гэртэр ингээл баахан хүний өөрөө хүүхдүүдтэй л ингээл амьдарч байгаа. Тэр би танаас эмүүтэй өнөгийн үйл ажиллагаатаар жишээ та. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол одоогийн нөгөө сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулиндаа бид нар юу байдаг вэ гэхээр нөгөө тусламж үйлчилгээний төрлийг бол асрамжийн одоо тийм үйлчлэгээ үзүүлнэ гэж байдаг л да. Гэтэл одоо бид нар юу хийгээд байна гэхээр энэ хуулинд одоо сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулиндаа энэ асрамжийн одоо газрыг хаана байгуулах вэ гэдэг асуудлыг хэн хариуцах юм те. Одоо ямар зохион байгуулалтаа байх ёстой вэ гэдэг талаар нэлээд хилцүүлэг явж байгаа. Тэгээ энэ дээр ямар одоо гаргалгаа шийдэл байгаа вэ гэхээр одоо засаг дарга засаг захиргааны нэгжүүд маань одоо энэ сэтгцэн эрүүл мэндэд ялангуяа энэ одоо харьяа орон нутгийнхаа асрамжинд шаардлагатай хүмүүсээ одоо тодорхой санхүүжилт гаргаж асрах хэрэгтэй байгаа юм. Тэгээ энэ талаар бид нар судалгаа хийгээд тодорхой хэмжээний энд бас боломж нөөц бас байдаг юм байна. Тэгэхгүй бол одоо ингээ бүх сэтгцэн өвчтөй хүнийг нэг дор төвлөрүүлээд одоо ингээд байлгана гэдэг чинь нөгөө институшнээс институшн руу шилжиж байгаа гэсэн үг байхгүй. Бидний одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн одоо гол зорилго бол одоо хүмүүсийг ингээд нэг дор ингээ хорж цагдах биш. Орон нутагт нь тэр одоо гэр оронд нь те ойрхон одоо тэр тусламжийг одоо хүргэх явдал байгаа юм. Орон нутгаас ингээд хаягдсан байгаа шүү дээ. Тийм энд ч одоо орон нутгийн өчнөө хүмүүс байна. За тэгэл одоо дүүрэгдэхэд өчнөө хүмүүс байна. Тэгэхээр энэ ялангуяа орон нутгуудтай энэ асрамжийн жижиг төвүүдийг энэ байрлуулчих юм бол энэ өвчтнүүд маань одоо тэр засаг захааныхаа нэгжтэй хамааралтай орон гэртэй ойрхон. За ингээд community буюу олон нийтийн дунд байрлахын бүрэлдэж байгаа. Тэгэхгүй бол дахиад одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд нэг том барилга бариад дахиад тэнд дахин ажилтан гарна, хүний нөөц гарна тий. Тэгэл дахиад халдвар хамгаалал гэдэг маш олон асуудлууд хөндөгддөг. Тэгэл хүний эрхийн зөрчил гарна. Тэгэхээр энийг бол бид нар бол энэ сэтгцэн эрүүл мэндийн хуулинд бас оруулах гад энийг бол засаг захиргаарууд шилжсэн байралтай хийхийг одоо санал болгож оруулж байгаа. Ер нь бол ингэж идэг байхгүй. Манай Монголд төдийгүй дэлхийд дахиндаа сэтгцэн эмгийг тусламжуулах айгу хожоо авдаг гэж үздэг. Хожоо гэдгийн цаашилтгаан болохоор нэгдүгээр сэтгцэн эмгэгтэй болсноо үгүйсгдэг. Нөгөө талаар нөгөө төгс имжлүүлнэ гэж хичээгээд аюух шашны тусламж ч юм уу өөр тусламж их авдаг. Тэгээ нөгөө гол нь энэний чинь цаана тэр хүмүүс ингээ хүлээлт байгаа шүү дээ. Эдгээсээ зүгээр болоосаа гээд хүссэн үр дүн гардаггүй. Тэгээ аюух мөнгө төгрөг цаг зав сэтгэл зүрхээ зориулчаад нэгсэндээ жоохон залхсан үедээ сэмүүтэд ханддаг. Тэгээ ерөнхийдөө бол эндээ ер нь бол нөгөө хүмүүс маань энэ ингээ идэхгүй маань ч юм уу урам нь хугараад ч юм ар гэрүүд ингээ залхаад эмнэлэгт аюух байлгах хандлага үсээд идэг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол хүмүүсийнх нь биеийн байдлын сайжраа дээрдээ дангууд гаргаж авах сонирхолгүй энэ нөгөө энэ өвчин маань эмээ уугаад ингээд ар гэрн сайн оролцвол эдгэрээ явах боломжтой гэдгээ төдийлөн ойлгохгүй. Тэгээ ер нь эмнэлэгт нь л байлгах сонирхол аюу их байгаад идэх нь өөрөө жоохон хэцүү байгаад идэв. Одоогийн нөхцөлөд харах юм бол одоо бид нэр 2026 он болчиход хаад 1970 оноос ухарцсан дүр зураг харагдаж байгаа байхгүй. 1970 онд одоо би энэ асаргын хууль одоо янз бүрийн судалж аваад түүхийн бичгээр байгаа байхгүй. 1970 онд Бүгд найрамд улсын сайд нарын зөвлөлийн 171 тогтоолоор 71-р тогтоолоор 200 ортой сэтгцэн ахраг өвчний хөдөлмөр эмчилгээний газрыг байгуулж исэн түүх байгаа байхгүй. Тэгээ энэ 2003 онд татан болгосон байгаа. Тэгэхээр тэр хүмүүс хайцсан бэ гэхээр манай эмнэлгийн одоо 200 орон дээр яана л гэсэн үг. Одоо ч байгаа. Тийм, стил зарим нь бол байна. Зарим нь бол мэдээж насан турш болцсон байгаа тий. Тэгэхээр энэний цаана болохоор тусламж үйлчлэгээний төрөл гэж нэг ялгаатай зүйл байгаа байхгүй юу? Хүний уушгины өвдөл уушгины эмчээр эмчлүүлээд
тохирсон имчилгээ хийлгэн тий. Тэгэхээр энэний цаана яаж вэхээр сэтгцэн өвчтэй. Гэхдээ тэр хүнд одоо бол бие махбодын дороотолд орсон учраас асархуун тусламж гэдэг юм хэрэгтэй байгаа байхгүй асаргаа гэсэн үг тий. Тэгэхээр тэр төрөлсөн тусламжаа тэр хүн авахгүй байгаадаа бол энэ хүний эрхийн асуудал дахиад яригдчих байгаа байхгүй. Тэр хүн одоо сэтгцэн үед одоо өвчнөн сэдрээл догшроо солиорол тий янз бүрийн тийм өөрчлөлтөнд ороод имчилгээ шаардлагатай гэхээсээ илүү асаргааны тусламж хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс зориулсан тусламж үйлчлэг өнөөдөр Монголд бол хараахан байхгүй байна. Тэгэхээр энийг одоо шинээр байгуулах гэдэг шахна ш бид нар одоо түүхэндээ байсан юм а одоо иргэн сэргээх хэрэгтэй байна гэдгийг цоо шин зүйл биш үү? Бас биш таахгүй. Тэгээ олон улсад ч бас энэ шин зүйл биш. Тэгэхээр ийм зүйлээ бид нар байгуулах хэрэгцээ шаардлага байна гэдгийг манай байгууллага одоо олон хяналт шалгалтанд хилжсэн. За бүр хүний эрхтэй бол одоо баг ингээд хамтын ажиллагаатай гэж хэлж олно. Хүний эрхийн байгууллага одоо мэдж байгаагаар энэ одоо 2015 оноос эхлээд бүр 7 удаагийн тогтоолыг засгийн газар дөрвөн барьсан байгаа хгүй. Тэн дээр одоо яг энэ асархуун асуудал байгаа, алдлагын арга хэмжээний асуудал байгаа. За дахиад сая асаргаан дээр нэмээд хэлэхэд урт хугацаанд бас ингээ байгаа нэг бас хэсэг оруулал одоо шүүхэн шийдвэрийн тогтоол захирамжаар за урт хугацаанд тэ эмнэлгийн чанартай алдлагын арга хэмжээ авсан энэ хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг те орхоос бус төрлийн ял идэлүүлж байгаа хүмүүс гэсэн үг нэг талаараа за хэдийгээр эмгэгтэй ч гэсэнтэй тэр хүн хэрэг үлдсэн байгаа байхгүй. Тэгэхээр ийм хоёр хуулийн одоо огтлц дээр тэр хүн бол одоо манад байж байгаа. Тэгээд тэр нь бол одоо сэтгцийн тусламж үйлчлэгийг аваад тодорхой хугацаанд сайжилт орцсон байдаг. За тэгээ энэ хугацаанд бас энэ орны эргэлтийн асуудал их удаашралтайгаа тий эмгэгтэй эрүүл иргэнтэй харьцуулах. Тэгэхээр тийм асуудалтай хүмүүс одоо иргэн тусламж авж байгаа эмнэлгийн дотор байна гэсэн үг. Тэгэхээр ийм одоо уг нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ, эрүүл мэндийн хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчлэгээ, амбулаторын тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр одоо хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчлэгээ бол иргэнд зориулсан тий тусламж үйлчлэгээний нэг төр шүү дээ. Тэгэхээр энд авж байгаа орон дээр одоо ийм хоёр төрлийн төрөлцсөн тусламж үйлчлэгээ ингээ хамтдаа байгаад байгаа нь өөрөө одоо тусламж үйлчлэгийг хүртээмжгүй болгоод байна гэсэн үг тий. Одоо би очиод одоо нойр гүдлээ эрт үедээ одоо бүр ингээ дарахаг байдалд хэцүү байдалд өөрийгөө хянах чадваргүй байдалд орхосоо өмнө тусламж авъя тий. Гэтэл тэр нөхцөл маань өнөөдөр ингээ хаагдаад байна гэдэг асуудал яригдаад байна тий. За ахлах тэсгчийн хувьд бол мөрдөн шалгаалал буюу хүнд гэмт хэрэгтэй мөрдөн тэмцдэг одоо тий байгууллагыг та төлөөлж байгаа. Одоо яг энэ сэтгцэн эмэгтэй одоо энэ иргэнгийн л да тий хүний амь насанд хүрсэн яг одоо хичнээн тооны одоо ийм хэрэг бүртгэгдсэн одоо чинь 2025 онд статистик байдаг юм уу? Ер нь яг түрүүн хэллээ л да яг тооны үед бол харьцуулбал бага байдаг боловч хүний амь насаас гадна эрүүл мэнд байна тий. Бусдын одоо нүм чүрэнгийг бас ингээд одоо эвдэл сүйтгэх хохирох одоо зүйлүүд ингээд байдаг. Одоо би анзаарч манай энэ ч нөгөө нэг олон нийтийн газар учраас ингээд хай өдр ингээд дээр дээрс ингээд харж байгаа ингээд зөв зүр хажуугын зүрхтэй ингээд ард дагс руу ингээд гараараа ямар нэг юм зогч идэх чинь нэ тэ эсвэл хүүхдийг ингээд лөхөд маашдаг ч юм уу. Их тийм олон юмуд их байдаг л да. Зүгээр яг одоо энэ хүнд гэмт хэрэгээс одоо хүний амь наслал яригдах бах те. Яг ийм кейсүүд танаа дээр хэр бүртгэдэг. Түрүүн судалгаа ярьлаа те. Нийт одоо хүн амын хэдэн хувь нь сэтгцэн эмэгтэй ах вэ? Тэр сэтгцэн эмэгтэй хүмүүсийн хэдэн хувь нь гэмтэрэг үйлдэх үгээ. Энтэй ижлэх юм бол яг сэтгцэн эмэгтэй иргэний үйлцэн гэмтэргийн шинжтэй үйлдэл цагдаагийн байгууллага маш ховор бүртгэгдэнэ. Сэтгцэн байдлаасаа болоод гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын тоо ярьж шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүн одоо ял идэлхгүй эмнэлгийн чанартай алдлагын арга хэмжээ гэдэг шүүгчийн захирамжаар манай төвд одоо байж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 191 тохиолдол байхгүй. Тэгэхээр энэс чинь эргээд тэр хүн чинь сайжилт ороод гараад ивж байгаа. Одоогоор улсын хэмжээнд бол ерөөсөө л эмнэлгийн чанартай алдлагаар хэмжиж байгаа 41 тохиолдол. Гэхдээ тэр 41 тохиолдол нь бүгдээрээ бас онц ностой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс бас биш. Тэгэхээр зарим тохиолдол хулгайн хэрэг хийсэн хүн ч одоо ирж байгаа тохиолдол байгаа. Тий орж байгаа байхгүй. Тэгэхээр бүгд хүн ам биш тий. Биш гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бодит тоол иймэрхүү.
нэг сэдв түрүүн манай Сэмүүтийн бас юмч хүндэнлээ. Энийгээс хүндэхгүй бол болохгүй. За тэгээд манай комиссийн зүгээс бас байр суурь илэрхийлэх баг. Амиа орлолт. Энэ бол яг аргагүй сэтгцийн өөрчлөлтөд давчдсан тухайн цаг мөч одоо юу гэдгийг хүн бол ихээс түрэнгүүтэл би одоо тэдэн онд амиа орлолт төлөвлөдөг л баг тий. Тэгэхээр яг аргагүй нийгмийн одоо энэ бас нэг бухимдал гэх юм уу стресс депресс одоо бүх юм нөлөөлж байгаа. Заавал галзуу шизофрентэй бол амиа орлдог л баг. Тэгэхээр энэ их одоо залуужаад байна гин л дээ. Нийт одоо амиа орлож байгаа хэдэн хүн дийлэнх нь ирчүүд гэж байна. Тэгээ энэ хүүхэд өсвөр насныхын ер нь амиа орлдог болж байгаа. За тэгээ зөвхөн Монгол гэхгүй одоо Аз нохын талаа яг энэ зүүн хойд Азийн одоо сайхандаа одоо Япон өмнөд Солонгосд ер нь амиа орлолтыг их өндөр түвшиндэл гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо эн чинь баг хоёрт ордогч болсон ч гэж ах шиг тий. Тэгэхээр комисс энэ дээр ер нь яг одоо ямар мэдээлэлтэй байдгийг ер нь ямар бодлого одоо барьж байна. Жохон сэтгэл эмзэглэж л байна. Ер нь яг эмзэглэмээр хэсэд үе мөн үг гэвэл мөн. Амиа орлолт сэтгцийн одоо өвчтөе хүмүүс амиа орлоод байгаа юм бол тийм биш шүү дээ. Зүгээр одоо өдөр тутамдаа энгийн амьдралын харилцаанд явж байгаа хүн гинтхэн одоо зочинд авчтаач гэдэг юм уу эсвэл одоо янз бүрийн амьдралаас үүдэлтэй стрессээс үүдэлтэй амиа орлолтууд бол зөндөө байгаа. Яг нийт тоог нь бол би хэлж мэдэхгүй нэ. Манай байгууллага дээр бол тэр бүртгэдэггүй. Цагдаагийн байгууллага дээр бодвол бүртгэдэг нэгэн тоо мэдээ улсын тоо мэдээ гараад явдаг баг. Зүгээр шалтгаан нөхцөл үе юм бэ гэж. Ер нь бол би бас энэ түрүүн ярилцлага эхэлж яхад хэлсэн нийгмийн энэ нөхцөл байдлаас шалтгаалаад амиа орлолт энэ стрессийн түвшин өндөр байна. Дагаад одоо нөгөө уламжлалт хэм маягийн асуудлууд нөгөө эрэгтэй хүмүүстэй харьцдаг монголчуудын нүүдэлчдийн уламжлалт арга барилаас нөлөөлж байна. 3 дугаарт нь нутаг орон байгаль цаг уурын нөхцөл байдлаас нөлөөлж байна гэж би хөвдөө үзэж байгаа юм 3 нөхцөл байдал. Нийгмийн хүчин зүйл байна, уламжлалт яс жанслын хүчин зүйл байна, 3 дугаарт нь байгаль цаг уурын нөхцөл байдал байна гэж. Нийгмийн хүчин зүйлийн хувьд бид хүн бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Өнөөдөр ер нь бол Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Энэс үүдэлтэйгээр хувь хүн дээр ирж байгаа сэтгэл зүйн дарамт бол асар хялгаатай болсон. Одоо бас нэг 10 орчим жилийн өмнөх ч юм уу тэрнээс үүдэлтэй, тэрнээс өмнөх үетэй ч юм уу асар хялгаатай болсон. Дээр нь хүний одоо өдөр тутамдаа авж байгаа мэдээллийн урсгал бас 10 орчим жилийнхаас асар хялгаатай болсон. Өнөөдөр бид нар 10 орчим жилийн өмнө одоо мэдээлэл авдаг хэдхэн сувгтай байсан бол өнөөдөр бүх төрлийн мэдээллийн сувгуудыг авч чадчихэв. Энэ дотор чинь хүний сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээний мэдээллүүд асар их явж байгаа. Энэ бас тодорхой хэмжээнд нөлөөлж байна. 3 дугаарт нь тэр эрэгтэй хүмүүсийнтэй хандлага гэдэг юм уу те. Нөгөө манай эрчүүд бол ойлгохгүй байх хэвээр хүчтэй хүчрэг байх хэвээр. Эрэгтэй хүн бол амьдралаа нуруунд дээр авч явах хэвээр гэдэг энэ нэг хандлагын улмаас бол эрэгтэйчүүдэд бас сэтгэл зүйн дарамтууд ирж байгаа. Өнөөхөн үндэсний комисс жил болгон бас судалгаа хийлгдэг. Өнгөрсөн 2025 онд эрэгтэйчүүдийн гендрийн асуудлаар бас тодорхой хэмжээний судалгаа хийгээд энэ жилийн ихтгэлдээ тусгаж байгаа. Эрэгтэй хүмүүсийн гендрийн нөхцөл байдал ямар байна? Бид нар нэг одоо энэ 30 хэдэн жил бол гендер гэхээр нэг эмэгтэй хүнийг л ойлгодог боллоо шүү дээ. Эмэгтэй хүмүүсийн асуудлыг л шийддэг юм шиг тий. Эсвэл гендер гэхээр улс төрд орох квот л яриад идэг. Үгүй байхгүй. Энэ чинь гендер гэсэн зүгээр л хүсэл шүү дээ. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэнцвэрийн асуудал юм байна. Тэгээ өнөөдөр эрэгтэй хүмүүсийн эрхийн асуудал үндсэндээ орхигдчихсон. Зөвхөн бид нар хошин шогдоор хүрт хардаг шүү дээ. Бид эрчүүдийн эрхийг хамгаалдаг газар байна гэж ирүүжүүлэх л байна шүү дээ гэдэг шиг. Ийм хамгаалдаг газар эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газрууд ховордсон. Тэгээ одоо өнөөдөр нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас хараад хөдөө орон нутгад малчин эмэгтэй бараг байхаа болсон өсвөр насны. Дандаа малчин залуучууд шахах хөрчгөн насны тийм. Хөрчгөн насны. Эн чинь бас тодорхой хэмжээнд стресст нөлөөлж байгаа. Нөгөө сэтгэл зүйд нь бас нөлөөлж байгаа. Ийм асуудлууд байна. Нийгмийн асуудлууд. За байгаль цаг уурын асуудлыг би түрүүнээс товч гарсан. Бид нар бас хөдөө орон нутгаар шалгалт шүлэг хийгээ явж байгаа үед зарим онцлогтой одоо орон нутгийн цагдаагийн байгууллагууд удирдлагууд бид нарт бас танилцуулж ирсэн. Тэгэхээр энэ байгаль цаг уур бас нөлөөлд юм байна. Энэ эрсдэл суур амьсгал ч бас нөлөөлөд байна. Тэгэхээр энэ олон хүчин зүйлээс үүдэлтэй энэ амиа орлого гэдэг юм сүүлийн жилүүдэд манай улсад бол ихсээд байгаа. Энэ дээр бас анхаарал хандуулах шаардлагатай. Би одоо энэ хилцүүлгийн туршилт яриад байгаа юм. Монгол улсад бол нийгмийн соён гэгэрэл гэдэг юм бол үндсэндээ хаягдчихсан. Энийг бол бүх төвшөндөө тэгээд салбар дундын уялдаа холбоогоор энийг шийдэхгүй бол зүгээр нэг ганцхан салбар энийг аваа явчихдаг юм биш ээ. Дээр нь үндсэндээ бол улсын хэмжээнд том бодлого гаргаж иж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ өсвөр наснаас нь эхлээд ямар соён гэгэрлээр явах хэрэгтэй. Одоо насанд хүрсэн хүмүүстэй бид нар яаж соён гэгэрүүлэх юм те. Насанд хүрсэн гээд одоо хүн өөрөө хэрэгцүүн чадамжтай болсон гэдээ хайчих болохгүй шүү дээ. Бас соён гэгэрлийн юмнууд ч явж юм л шүү дээ энэ дэр. Тэ. Тэгэхээр нийгмийн соён гэгэрэл хаягдсанаас үүдэлтэй л энэ өнөөдөр үүсэж байгаа энэ сэтгцийн эмгэг, стресс, энэ амиа хорлолт энэ бүгд л энэс шалтгаан талбарт.
Амиа орлолт. Ер нь бол одоо амиа орлолт бол үнэхээр их байгаа гэд ярьсан. Тэг эрэгтэйчүүд бол илүү байгаа. Залуу насныхан маань илүү байна. За тэгээд одоо яг энэ амиа орлолтын асуудал бол нэлээд хөндөгдөж байна л да. Бусад улс орнуудын туршлагуудыг бид нар асуудалж үзсэн. Япон, Солонгосууд яаж одоо амиа орлолтыг үр дүнтэйгээр бууруулж байна гэдэг бид нар стратеги төлөвлөгөө, тэдний одоо туршлагуудыг бол хуваалцаж үзсэн. За энэ дээр хамгийн одоо чухал асуудал бол яригдчихсэн зүйл бол ерөөсөө амиа орлолтоос урьдчилан сэргийлэх хуулийг хэрэгжүүлснээр Япон улс өнөөдөр амиа орлолтыг үр дүнтэй бууруулаад 100 мянган хүнд амд ноогдож байгаа амиа орлолтын тоо үр дүнтэй бууруулсан. За Солонгос улс байна. Одоо номхон талаа баруун эргийн бүстэй нэгт байгаа. Гэтэл 100 мянгад 39-аа 25 болгож үр дүнтэй одоо 3 жилийн өнгөрсөн 3 жилийн хугацаанд үр дүнтэй бууруулсан. За энийг гол ингээд эргээд бид нэр ярьж хахад та нар хуультай болох хэрэгтэй. Хууль байснаар яах гээд байгаа юм бэ гэхээр энэ бүх одоо зөвхөн эрүүл мэндийн салбар биш. Эрүүл мэндийн бусад бүх салбаруудад одоо ажилтдаг урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй. Зөвхөн одоо амиа орлолт гэхэл дандаа манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв эрүүл мэндийн яамл яригддаг. Тэгэхээр одоо энэ тийм биш ээ. Энэ бол бүх засаг захиргааны нэгжид нөгөө таны хэлээдсэн хорооны дарга хүртэл энэ хүн эрсдэлтэй байна. Энэ хүнийг тусламж үйлчилгээнд хамруулъя гэдэг энэ сэтгүүд суулгахын тулд тэр хөтөлбөртэй тэр засаг захиргааны нэгж маань тийм амиа орлолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлдэг төвүүдтэй байх юм билээ. Одоо наацхан ингээд бид нэр эрчүүдийн эрүүл мэндээр яриад байна. За тэр эрэгтэй хүн үнэхээр амиа орлох гээд ийм сэтэлтэй байл хэн хандах юм? Тийм тусламжийн утас байна уу гэл ингээд яриа л да тий. Хүүхд утас гэдэг шиг тий. Эрчүүд утас байгаа. Тийм утас байна уу. Гэтэл Япон улс бол яг тэр одоо насны эрчүүдэд зориулсан одоо ийм ингээд уцаар ингээд стрессээ ярьдаг ийм утсыг хүртэл нэвтрүүлсэн байсан. Тэгэхээр энэ дээр бол бид нар ийм урьдчилан сэргийлэх арга хийхийн тулд тэр анхандаа бол тэр хуулиа одоо үргэлжлүүлээд энэ хуулиндаа тодорхой хэмжээний санхүү тавиад одоо энийг одоо хэрэгжүүлэх юм бол үр дүнтэй буулгах боломжтой юм байна. Одоогоор бол дондох эмгийн хэмжээнд гэхээсээ илүү нөгөө буруу зуршил одоо богино хугацаанд мөнгөтэй болох зовл одоо юу гэдгийг бие ядрахгүйгээр оюун ухаанаа дайчлан одоо ажиллаж ийж ажлын хөлсөө олж авах гэхээсээ илүү богинохон хугацаанд хялбархан аргаар мөнгөч өгсөн тэр сэтэл нь өөрөө бас энэ байдал руу оруулаад байдаг нэг талаараа нөгөө талаараа амьдралын стресс ахуйн гаралтай одоо стрессүүд байж болно бас одоо өөрөө өөрийгөө нээх чадвар гэх юм уу хувь хүний темперамент хэв шинж тийм ээ дотгошоо альва ингээд амьдралын асуудал стресс ажил дээр стресстэй асуудлууд тулгамдахад тэрийг зөв даван туулж шийдвэрлэх чадвар муутайгаасаа ч юм уу үгүй л одоо нөгөө альва тэр стрессээс үүссэн байдлуудаа гаргаж чадахгүй хаагдмал дотгошоо тийм ээ тийм хүмүүс маань богино одоо тоглоод ямар нэгэн байдлаар анхудаа тоглосноос тухайн үед одоо кап аваад мөнгө хожоод тийм ээ тэгэд энэ тоглоомын дон гэдэг чинь өөрөө угаасаа эхний хэд удаад нөгөө хүнд тодорхой хэмжээгээр одоо амжилттай тоглолт өгдөг тийм ээ нэгсэндээ мөнгө хождог энэ байдлаараа дахин тоглоод энэ асуудлаа шийдвэрлээд явж чадах юм байна гэдэг утгаараа нэг хэсэг нь ороод идэг хэтрүүлж одоо тоглоомдоо дортоод хэдэн сая өрөнд орсны улмаас сэтгцийн хувьд сэтгэл зүйн хувьд хямралд ороод готролд ороод одоо нөгөө өрнөөс өрний хооронд ингээд амьдраад байгаа учраас сүүлдээ энэ тоглоомын дон хэтрүүлэн хэрэгэлсэн тоглосон байдал маань сэтгэл зүйн хувьд одоо тайван биш готрлын байдалд оруулаад ирэхээр амиа хорлох эрсдэл орж байгаа учраас энэ байдлаас илүүтэй одоо хэвтэмжд болж байдаг. Ерөнхий ойлголтын талаас сая нэлээд ярьлаа. Хууль эрх зүйн талаар. Аливаа ямар нэгэн үйл ажиллагаа одоо Монгол улс нэвтрүүлэн явуулах юм бол тэрнтэй холбогдсон эрх зүйн холбогдлолтой тэр хуулиуд хэрэгжих ёстой гэж бодож байна. Дээрээс нь их юм бол биднээс орчин үеийн дэвшилт технологи болон одоо шинжлэх инновацийг нэвтрүүлж яг энэ хүмүүсийн сэтгэл зүйг яг юу руу чиглүүлэх, яагаад энэ хүний амиа орлох юм яагаад ихэвчлэн тохиолдолд өрөнд орсон ямар нэгэн гэр бүлийн таагүй харилцаатай гэх мэтлэн тийм бас яг үнэхээр тийм амиа орлох шалтгаан бол байхгүй. Яг тухайн моментоос яг нэг тухайн үеийнхээ тэр үйл явдлын тэр сэтгэл зүйн тэр байдлаасаа болоод яг юм хөвөл гарч чаддаг. Энийг гадаад улс олон улсын түвшинд яаж сэргийлж ийнэ вэхээр энийгээ тусдаа тийм энтэй тэмцдэг тийм тогтолцоо байна, байгууллагууд байна.
хуулийн тэр чигүүрхтэй тийм газрууд байна, төрийн бус байгууллагууд байна, үйлчлэгээ байна. Наазахтаа л ярихад тэгвэл нөгөө барилга барих одоо чинь дид бүтцийн асуудлаас л эхлээд тухайн хүнийг идэвхтэй нийгмийн харилцаанд оруулах, стресстүүлэхгүй байх. Бүр эрүүл аюулгүй сайхан нийгэм зүйч нэг тухайн хүний сэтгцийн байдлыг эрүүл сайхан 50 байлгах чиглэлээр ингэж бодлогын өрөөнд ингэж юм хийж байгаа байхгүй. Хадагтаад гэх юм бол хятад тусад тийм аппликейшн байгаа шүү дээ. Яг амиа оролтын эсрэг ч юм уу. Үнэхээр одоо ганц үе хүмүүс байх юм бол анхааралгүй байж байгаа ч юм уу ингээд ганцаардаад нас уучдаг тохиолдолд энийгээ судлаад бас хамаагүй өдөр болгон бас тэр үнтэйгээ харилцах, нийгмийн харилцаанд оруулах чиглэлээр тиймэрхүү технологи үр нэвтрүүлсэн байгаа. Манай Монгол улс яг энэтэй холбогдлолтойгоор яг Монгол хүний өнөөгийн нийгмийн сэтгэл зүй болон онцлогт таарсан, тохирсон арга хэмжээг тал бүрээс нь авах шаардлага. Ганцхан хууль, ганцхан тогтолцоо гэж ярих хэрэггүй. Бид нэр тэр бүтээн байгуулалтаасаа хүний өдөртмийн хэрэглээнээсээ сэтгүү талаас нь гэж бүх талаас нь ингэж дэмжлэг үзүүлж энэ асуудлыг тэмцэнэ гэж би бодож байгаа. Чанар гэдэг үгэн дээр яг нэг юм Франц бяцлагны нэг юм жишээ өгөх байхгүй. Одоо бяцлагны юм цоорхоонууд ингээ нэг цэгт одоо юу гэдэг ингээ давхцаар тэр дундуур гарч байгаа сум бол ингээ тэр чигээр гарна тий. Тэгэхээр яг энэ шиг ингээ нөгөө хүний сэтгэц гэдэг юм чинь юм тогтворгүй учраас за гэртээ хэцүү нөхцөл бай тий. За тэнгуү сургуулийн орчин сэтгцийн хувьд ингээ дэмжлэгт орчинтой байвал сургууль дээр тэр хүүхд дэмжлэг авах боломжтой. Тэгвэл оюутнуудаар тий ажлын байран дээр тий аль нэг газар тэр хүнийг дэмжих орчин байх юм бол тэр сум цаашаа явахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр бүхэлдэн тэр хүнийг хянах боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоог яг хамтын оролцоо гэдэг байгаа юм хэрэг эцсийн цэгнийхээ амиа орлох үйлдэл болоо сэмүүд дээр ирж байна л да. Тэр болтол тэр хүн чинь тэр олон дамжлагуудыг дамжиж явж байгаа байхгүй. Тэгээ хүн одоо юу гэдгийг амиа хорлох үйлдэл хийх хэмжээнд очихын тулд маш олон жилийг туулж байгаа. Ер нь бол нөгөө өчтөр болол өнөөдөр амиа олж байгаа биш үү. Тэгэхээр тэнд хүмүүжил мэрэгжил боловсрол гэр бүлийн орчин тий ингээ хосын харилцааг айгүй олон юм нөлөөлөл явсаар байгаа л эцсийн зэн тийж болчих жоохгүй. Тэгэхээр тэр дунд аль нэгэнтэй тэр хүнд ингээ тусламж үзүүлсэн бол тий тэр одоо цорхоогоор сум гарахгүй байх боломжийг бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэний цаанал одоо юу гэдэг нь жишээлбэл та өнөөдөр одоо өчигдөр ингээд айгүй стресстэй хоноод тий хинэгэнтэй стресс авчингуудаа өнөөдөр ажил дээр ирэнгүүт гой тухтай орчин хүлээж авч ийл бас тэр чинь хэсэг арилах гэдэг нь шүү дээ. Гэтэл энэ ажил дээр дахиад стресстэй ингээл нийгмийн стрессийн юм яриад одоо сөрөг мэдээллүүд донд ороод тэгээ эргээд нийгмийн одоо юу гэдэг харилцаанд ороод замын төвжрэлд очиж чинь тий. Тэгээ ингээл гэртээ харангуут их нэртэйгээ маргалдаг шиг юм нэг асуудал үүсэл. Ингээл циклдээд байвал эцсийн цэг бол бас асуудал руу авчиад байна тий. Тэгэхээр энэ шомыг бидэд ингээд дунд нь тасалдаг тогтолцоотой байх хэрэгтэй. Аль нэг нь одоо дэмждэг орчин. Тэгэхээр энэ ажлын байрны сэтгэл зүй дэмжих орчин, хүүхдийн орчин тий бүхэл одоо барилга байгуул зөвхөн очдог бүх нөхцөлд энэ сэтгцэн эрүүл мэндийг дэмждэг нөхцөлийг л бид нэр одоо бий болгох гэдэг хичээгээд байгаа гэсэн мөрөгжлийн байгууллагууд мессеж өгөхгүй хичээгээд байна гэсэн үг тий. Тэгэхээр энийг одоо хамтдаа хийхээс арга байна. Энэ сэтгцэн өвчтэй архиусан хүнийг яа хийгээд байгаа юм бэ? Арга хэлбэр гэж байна шүү дээ. Яг ийм байдалтай байхад нь тий хүн болгоны зохиож зодоод энийг хэрэг хийгээд байхад би хоёр жоохон хөвгттэйгээ байгаа заяа. Та төрсөн хөвгт нь гэвчтэй. Тийм байна. Хууль ёсны асраа. Би даахгүй. Энэ хүн урд нь гин хүн амны хэрэгжиж байсан. Тийм байна. За тэгвэл танд хүлээлгэж өгнө шүү дээ. За би дийлэхгүй байна. Би та бүхнээс тусламж гуйж байна. Би үнэхээр дийлэхгүй нэ. Би 100 ярилуу дахиад дуудлага өгж байна. Би дийлэхгүй байна. Монголчууд нэг үеийн бол бас амьдрал авах тодорхой хэмжээгээр дээшилсэн байна. Одоо айл болгон л нэг тодорхой хэмжээгээр нэг унаатай, за орон хоронтой, за бүр болдог бол бас нэг юм газартаа тий лагартай ч юм. За бүр боломжтой хэсэг нь бол одоо адуу малтаач болсон байна. Гэхдээ яг нөгөө санхүүгийн боловсрал гэдэг юм уу одоо олон талын боловсрал нь бол дээшчил байна. Гэхдээ нэг орхиж байгаа зүйл нь эрүүл мэндийн боловсрал тэр дундаа сэтгэл зүйн боловсрал маань ер нь их мараахан байна. Тэгээ бид нар ч нөгөө нэг дэрэгдээ байгаа хань ижилч гэдэг юм уу одоо үр хөвгтч гэдэг юм ах トゥ ээж аавыг их сайн мэддэг гэдэг боловч мэддэггүй юм шиг байна. Одоо biz өөр дөрлөж авч шүү дээ. Одоо энэ маань шараад ихгүй байхтаа гэд одоо бид хайхархаал байцсан байдаг, мартцсан байдаг юм байна. Тэгээ ерөөсөө тэр хүнийг тэр багаас нь гэдэг юм уу тэр нэг төрхөөр нь л одоо бодоод энэ ийм л хүндэ гэж бодоод байдаг. Гэтэл яг тэр дотор яг ямар зовлон шанал, ямар одоо таны хэлдэг траума тий одоо тэр стресс депресс байгааг бол ерөөсөө мэддэггүй. Тэгээд өөрөө ярахгүй ч юм да. Өөрөө бараг сэтгэл зүйн боловсролгүй юм чинь бусад одоо тэр боловсролыг түгээн нэгтгэж илэрхийлэх нь бас айгүй тийм очиод дутагдaltaй байх шиг байна. Тэгээд
яг би юу гэж хэлэх гээд байна гэх юм бол хажуудтахад эргэтгэн өөр нэг сайн анзаарж байгаа ч те ер нь их мэдрэг байгаа ч те магадгүй одоо яг тийм асуудалтай байгаа бол тэнд нь бас нэг өөрийнхөө чадах чинээгээр бас нэг дэмжлэг тусалцаа үзүүлж одоо өөрөө бүр адилхан тийм асуудалтай зовлонтой байвал хөдөлцөөд одоо тэр мэддэг чаддаг газар нь очиж нэг үе одоо тэр олон сэтгэл зүйн төвүүд сэтгэл зүйчд гараад ирсэн байна. Гэхдээ тэр бол яг асуудлыг 100% шийдэх гарцсан мөн үгүй бас асуудалтай. Тэгэхээр яг яах ёстой юм бол гэж бодож байгаа. Тэгээд та нар энэ дээр бас надад бас нэг заавар зөвлөмж нэг өдөртөмж өгөөч ер нь хэдүүлээ яах вэ? Ер нь бол одоо ингээд тусламж үйлчилгээний одоо хүрхцэг гэдээ бид нар судалдаг л та. Тэгэхээр ингээд та бүхэн амьдралаасаа ч харж байгаа. Ер нь ингээд сэтгэл зүйн асуудалтай болоод нэг хүн ингээд гутраал, гуйнаал, нойргүй болоод одоо гэр бүлд нь ямар нэгэн харилцааны асуудал болвол Монгол хүмүүс юу хийж байна гэвэл бөөд үзүүлж ин ламд үзүүлж. Яана тийм. Ер нь одоо бидний эргэн тойрон тийм л ойлголттой. Тэгэхээр ер нь бол одоо хин ч очиж сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд очиж сэтгэл санаагаа нэг шалгуулчих гэж бол ирэх нь тун ховор. Энэ бол ямар үедээ очиж байна гэхээр одоо нэлээд хүндэрсэн нэлээд одоо төвхтэй болсон үедээ л манай Сэмүүдэд хандаад байгаа гэсэн үг. Гэхдээ нэг үеэ бодоход бол Сэмүүдэд хандж байгаа байдал маш сайжирж байгаа. Одоо сүүлийн 5 жилийн статистикийг бид нар ингээ харж байхад хэвтэн эмчлүүлж байгаа, амбулатороор үйлчлүүлж байгаа тоо бол нэмэгдэж байгаа. Энэ маань бас хүн амын маань боловсрал бас дээшилж байна. Сэтгцэн эрүүл мэндийн талаар ойлголт бол нэмэгдэж байгаа боловч хангалттай байна уу гэвэл өнөөдөр нөгөө 3 сая хүнтэйг ингээ бид нар харьцуулаад үзвэл бас тийм амар сайн биш байна. За нөгөө л дийлэнх тусламжийг үзүүлж байгаа хүмүүс чинь нөгөө лам бөөнөр маань илүү үзүүлээд байна гэсэн. Гэтэл юу энд харагдаад байна гэхээр нөгөө ламд үзүүлж байгаа энэ тусламжийг үзүүлэх гэж байгаа одоо ойрын одоо нөгөө аав ээж ах дүү нар маань за нөгөө лам бөөнөр маань одоо энэ сэтгцэн эрүүл мэндийн одоо өвчин эмгийн талаар ойлголт маш сул байгаа. Нөгөө өвчнийг архагшуулах, хүндрүүлэх цаг тухайд нь эрт үед нь одоо тусламж дэмжлэг хүргээгүйгээс болоод өнөөдөр бас хожимдсан тохиолдол нэлээдгүй гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг сэтгцэн эрүүл мэндийн хүртээмж бол бас бага байна л да. Одоо улсын хэмжээнд одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөд Улаанбаатар хотод үндсэндээ нэг имлэг л байгаад. Тэгэх чи бид нар чи 21 аймаг 330 гаруй сумтай. Тэр одоо Монгол улсын баруун захт байгаа одоо Баян-Улгийн аймгийн Улаан ус сум ч гэдэг юм уу. Орондын одоо Мат сум ч гэдэг. Тэнд байгаа сэтгцийн хувьд эмчилгээ үйлчлэгээ шаардлагатай иргэн тэр хотоос ирээд энд үзүүлнэ гэдэг бол эдийн засгийн хувьд одоо цаг хугацааны хувьд бол асар хүндрэлт. Тэгэхээр бид нар энэ сэтгцэн эрүүл мэндийн хүртээмжээ бас тодорхой хэмжээнд сайжруулах шаардлагатай гэж харж байгаа. Бид нар ядаж нэг 21 аймгийнхаа төвдөр одоо энэ нэг сэтгцэн нэг эмч байдаг болов уу гэж юу чинь. Ядаж нэг кабинет юм уу, тасаг юм уу ингээд тасаг тусдаа эмнэлэг биш юм а гэхэд тийм ээ. Ядаж тийм тасгууд байлгаж зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Хоёрдугаарт нь тэр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, анхан шатны зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч нар гэдэг чинь бас тийм ч одоо хэрэггүй хүмүүс бол биш шүү. Тэр бол маш чухал. Тэгэхээр тэр сэтгэл зүйч нарыг олноор нь орон нутагт ажиллах одоо хөшүүргийг бий болгох шаардлага бас байна гэж харж байгаа байхгүй. Орон нутгийн манайх чинь хитрхи ингээд нийслэлдээ Монгол улс чинь ингээд төвлөрчгөр орон нутгаа үндсэндээ орхитуулчихад байгаа байхгүй. Тэгээ орон нутагт чинь нийт хүн амын тодорхой хувь нь байгаа. Тэднэр дээр чинь тэр яг л энэ Улаанбаатар хүмүүс тулгамдад байгаа шиг асуудал чинь орон нутагт байгаа иргэдэд адилхан л байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийг энэ хүртээмжийг сайжруулах ёстой. Ингээд тархмал байдлаар хүрэх ёстой тийм ээ. Нөгөөсөн нэг суманд байгаа иргэд одоо 50 сайхан амьдарч байгаа эднэрт ямар сэтгэл зүйн асуудал байх вэ гэж бид нэр үл хайхарч болохгүй шүү дээ. Энэ тодорхой хэмжээнд тухайн хүндээ таарсан сэтгэл зүйн үйлчлэг хэрэгтэй л байна. Тэгээ энэ асуудал чинь нөгөө очоод аймгийнхаа төв дээр юм уу сумынхаа төв дээр энэ сэтгэл зүйн тусламж үйлчлэгээ авъя гэхээр үзүүлдэг хүн байхгүй учраас даамжирч явсаар байгаа л илүү хүн чатанд ирээд арга буюу хамгийн сүүлд нь өөр аргаа бараад энэ Сэмүүдэд дээрээ хурж ирэл тусламж үйлчлэг авч байгаа цаг хугацааны хувьд хоцорсон ч байдаг юм уу эсвэл одоо бүр илүү одоо дараагийн аюултай нөхцөл байдал руу орчих юм л нөхцөл байдал байгаа. Тэгэхээр манайх энэ сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний хүрээг бас тэлэх шаардлагатай л гэж харж байгаа. 21 аймаг 9 дүүрэгтэй бол сэтгцэн тасаг нэгж бол ажиллаж байгаа. Ер нь бол одоо нөгөө бүх аймагуд маань бол ортой энэ хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм. Нэгээс 2 сэтгцэн эмчтэй бас ажиллаж байгаа. Дүүргүүдэд бас одоо амбулатороор сэтгцэн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа. Зөвхөн одоо бид нэр хаашаа чиглэмээр өнөхөр зөвхөн Сэмүүд дээр хэвтэн эмчлүүлдэг биш. Яг одоо эрүүл мэндийн төв дээр нь сэтгцэн одоо амбулаторын тусламж бас хэвтэн эмчлүүлэх тусламжийг бол ярьж байгаа гэсэн үг. Ингийн бол нөгөө тий одоо яг нөгөө
бид нар яг зөв зохистой те үйлчлүүлэгчтэй яг хэрэгцээ шаардлагатай тусламж үйлчилгээгээс сэмүүдээс үзүүлэх бүрэн боломжтой байна. Яг адилхан одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг шүү гэдгийг бас энэ тухайн орон нутгийнхаа иргэдэд бас хүрэх хэрэгтэй юм шиг байна мэдээлдэг тийм ээ. Нөгөө хүн амын маань нөгөө эрүүл мэндийн боловсрол бас ячаад байгаа байхгүй бас ингээд энэ. Тэгэхээр одоо улсын хэмжээнд зөвхөн сэмүүдэл энэ төрлийн үйлчлэгээ үзүүлдэг юм шиг ойлгоод байдаг. Орон нутгад ч бас тодорхой хэмжээнд нэгж нь байгаа юм биш үү? Орон нутгийн эмнэлгүүд дээр. Тэр эмнэлгүүд яг адилхан одоо тусламж үйлчлэгээ үзүүлээд бүр хэвтийн эмчлүүлээд ингээд сэтгцийн хувьд бол дэмжлэгээ хийх боломжтой гэдгээ бол бас нийгэм тус түгээх шаардлагатай юм байна л да. Ирчүүдийн өмөрч дугармаар байна. Та хажуудаа байгаа эр хүнтэй ойлголцож, хандлаж, дэмжиж, урамшуулж, ярилцаж яагаад болдоггүй юм бэ? Тэр хүнийг сэтгэл готрол руу битгий түлхээч. Маш олон ирчүүд өнөөдөр их нэртэйгээ муудалцлаа, амьдралд асуудлууд гарлаа. Энэ бүгдийг би давж гарахад хэцүү байна. Би амиа хорлох уу яах уу гэж надаас асууж чат бичиж байна. Өнөөдөр ийм хүнд нөхцөл байдалтай ийм асуултыг хүнээс асуух хэмжээнд тэр хүн сэтгэл готролд орчихсон байна. Тэгэхээр ийм нөхцөл байдал руу битгий хажуудаа байгаа сайхан ханижлээ түлхээч. Тэр хүнийг эмчлэх, тэр хүнийг босгох, тэр хүнийг эдгэх, тэр хүнийг хүчрхэгжүүлэх арга хэмжээг та хаваач. Та түүнийг дэмжээч, сонсооч, хайрлаач. Эцэст нь бид нар ирчүүд богино настай гэж хэлдэг. Энэ рүү бид нар өөрсдөө түлхэж байна. Ингэж болохгүй. Тэгэхээр нөгөө сая хажуудах хүндээ санаа тавиа гэдэрсэн те. Тэгэхээр сэтгцийн хувьд бусдад туслахын тулд хүн өөрөө сэтгцийн хувьд ирүүл ах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр сэтгцийн хувьд өөрөө ирүүл ахын тулд өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндэд анхаардаг байх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндэд анхаардаг хүн бол бусдын сэтгцийн эрүүл мэндэд анхаарах чадвартай болж байгаа байхгүй. Нэрээ би яадаг үлээ, миний сэтгэл дотор юу болдог лээ, би юу боддог үлээ те. За миний яагаад нойр хүрэхгүй байна, би яагаад түгшээд байна, би яагаад хүнтэй маргалтчих үү гэдгийг эхлээд өөрөөсөө анзаараад олж хардаг. Тэгээд тусламж хаанаас авах уу гэдгийг олж харчаад авчдаг чадвартай болсны дараа хүн хүнд зөвлөх байхгүй. Өөрөө яхаа мэдгүй хүн бол хүн дээр ч анзарч чадахгүй тэр асуудлыг. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр заавал хүний асуудлыг өөр дөр эвлэхгүй эхлээд өөрсдөө л анхаардаг болчих юм бол дараа дараагийн асуудал. За тэгээ гэр бүл дотор нэг хүний сэтгцэн асуудал ингээд үүсгэд дагаад үүснэ. Анги дотор, нийгэм дотор, ажил дотор ингээд давлгаалж штеп бид нар тий. Тэгэхээр таал өөрийнхөө сэтгцэд анхаарч. Тэгвэл таны ажид хүмүүс таныг дагаад 50 байх нөхцлөөс бүрднэ л гэсэн үг тий. Гэр дотор нэг хүн согтуу байхад тэрийг дагаа сэтгэл зүйн тэр хүн архиа авахаа болчих бус нь тайвширч тий. Тэгэхээр энэ чинь ингээд нэгнээсээ бид нар хамааралтай хүн гэдэг амьтны чинь соёл иргэншил өөрөө тийм онцлогтой учраас тэгэхээр хамгийн түрүүнд одоо бидний өөрөө хийж чадах зүйл бол хувь хүний энгийн зүгээр хийж чадах зүйл бол өөрийнхөө сэтгцэн эрүүлэнд анхаардаг байх. Тийм дадлыг өөртөө бий болох хэрэгтэй гэсэн үг тий. Тэгэхээр унтдаг, за алхахдаг тий. Тэгээд хэрэгтэй бол тусламжаа авдаг юм байх хэрэгтэй. Тэгвэл ичээ санаа зовол тусламж авахгүй яваал гэдэг тий. За эсвэл нойрог байсан ч гэсэн гүрийгээл яваад идэг, мөнгө хэрэгтэй гээл яваад идэг тий. Тэгэхээр эннийхээ хажуугаар тэнцвэртэй байдал, амьдралын тэнцвэр гэдэг юм бас хэрэгтэй тий. Хүнд мөнгө хэрэгтэй, сурах хэрэгтэй, өр хүүхд хэрэгтэй, гэр бүл хэрэгтэй. Гэхдээ дунд нь чиний бие махбод сэтгцэн эрүүл мэндийн асуудлаас чухал. Тэрийгээ бас тэнцвэртэйгээр авч явахгүй бол ингээд тэнцвэр алдах юм бол асуудал руу орчих гээд холбогдчих гээд байна л гэсэн. За сэтгцэн одоо боловсрол байдлыг дээшлүүлэхэд тулд бидний яг өдөр тутмын амьдралын хэм маягт одоо нөлөөсөн тийм үйл ажиллагаа. Ганцхан ингээд тогтолцоо яриад ганцхан ингээд байгууллага яриад тавил бас нэг талаар өрөөсгөл ягаад гэвэл тэр юу чин байгууллага чинь бүхэнд хүрч чадахгүй. Хоёрдугаар гэх юм бол яг тухайн орчин цагийн нийгмийн үеийн одоо хүмүүсийн онцлог сэтгхүү болон хувь хүний хөгжилд анхаарах хэрэгтэй. Одоо чинь таны үе гэх юм бол байнга одоо гадаа тоглоод ч юм уу те байнгын нийгмийн харилцаанд өртөд энэ талаараа болохоор таны тэр нийгмийн сэтгхүү буюу одоо тэр сэтгэл зүйн байдал чинь даат өгч байгаа. Сүүлийн үеийн залуучуудыг аваад үзэхээр бас тиймхүү нийгмийн харилцаанд тогтмол өртөхгүй. Дижитал технологи хөгжсөнтэй холбоотойгоор бас нөгөө нэг цахим орчинд байх нийгмийн харилцаанаас одоо аслагдах тиймхүү байдал нэг хувь хүний сэтгхүүд нөлөөлөд энэгээр хүний яг сэтгэл зүйн дээр чадамж нь тодорхой хэмжээр буурж байгаа. Тэгэхээр одоо миний үе ч юм уу гадаа гараа тоглоод одоо ягаал сургууль орчууд найз нөхдөйгөө гэртээ ингээд байнгын нийгмийн харилцаанд өртснөөрөө тухайн хүний сэтгэл зүйн чадамжийг дийлүүлж байгаа. Тэгэхээр биднээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Одоо тэгээд
барилга байгууллагын хүмүүс ингээд харахаар завсар завгүй барьж гин энэ тентгийн юм хаа хүнтэй харилцах боломж болцоог дэлгэж өгөх хэрэгтэй. Амьд харилцаа. Амьд харилцаа. Энэ нь бол одоо миний хувьд гэж үзэх юм бол хамгийн чухал фактор гэж ойлгож байгаа. Ер нь бол одоо яг хүүхдийн тасагт бол 18 хүртэлх насны хүүхдүүд бол залуучууд бол хүүхдийн тасагт бол зөвлөгөө авах юм хэвтэ эмчлүүлдэг. Тэгэхээр сүүлийн үед бол ерөнхийдөө л одоо нийгэмд манд гар утасны хэрэглээ ямар их болсон бэлээ тийм ээ. Одоо наацх нь одоо 4-5 нас хүртэл хэлд орохгүй монгол хэлээр ээж зөв ярьж чадахгүй үзэж байгаа нэм гэдэг юм хөгөлдөн киноныхоо нэг тодорхой тэр нэг хэдэн англи хэлээр хоорондоо харьцаад англи хэл мэдээд байгаа юм шиг тийм байдал гаргаад ирдэг. Гэтэл энэ нөгөө ар гэр нь ээж аав нь англи хэлээр сайн ярьж байна гэж ойлгоод баярлаад идэг. Эсвэргээрээ энэ маань тэр яг англи хэлний боловсролыг авч чадаад байгаа биш. Эсвэргээр одоо төрлөх хэлээ нөгөө харьцааны эмгэг харьцааны дутагдлууд үүсгээд байна. Амьд харьцаа гэдэг юм байхгүй болоод байна. За ер нь цаг болсон. Тэгээд би ер нь ингэж ойлголоо. Өөрөө одоо угнаас нэг хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө энэ төр ингээл зүгээр ойр тойрны хүмүүст өгөөд идэг боловч би өөрөө эмгэгтэй байлээ. Ямар эмгэгтэй гэсэн чинь одоо энэ уцсныхаа дууг хаачдээ ингээд дуудлага ирэхээр авч чаддгүй уцаар ярьдаггүй төрлөө. Болж игэл ингээд нүгэндээ нэг уулзаад ч юм уу те эсвэл нэг бичдэг л юм байл. Тэгээд сүүлд нь ингээд хэрэндээ судлаад үзсэн чинь бас нэг жоохон тийм сэтгцэн одоо яг эмгэг гэж одоо хэлэхгүй л гэтэл ер нь бас нэг сэтгцэн нэг асуудал байх шиг байна те. Яг тийм юунаас жоохон тийм шууд ингэж уцаар ярьдаггүй те. Ингээ уц дуурхаас жоохон тийм төгшөөдөг ч юм уу 50 бус болдог ч юм уу. Тийм шинжи итгээд байх шиг байгаа юм дээ. Удахгүй гайгүй болох байхаа тэгээд хэл итгэлтэй. За тэгээд ингээ цаг дууссан. Тэгэхдээ би та дөрөвт нэг минут өгье та нар яг төгсгөлд нь өнөөдрийнхөө хилцүүлгийг дүгнээд ер нь одоо сэтгцэн эмэгтэй иргэд хийгээд ер нь нийтээрээ сэтгцэн үзүүлэх гэж штэ. Би юунд анхаарлаа хандуулъя те. Ер сэтгцэн эрүүл мэндэ хайрлая те гэдэг талаас л хэдүүлээ нэг санал өгүүлдэлээд өнөөдрийн хилцүүлгээ жаргаа гэж бодож байна. Тэгээд хилцүүлэг хинээс эхэллээ? Хамгийн түрүүнд хэн хариуллаа? За тэгвэл танаас эхлээд ингээд за би таныг зарлахыг. Тийм та шууд дайрж орж ирж байна те. Энэ зарим зочлол ерөөс их төрмөгөө биш. Энэ комиссийн ер нь яриулахгүй шинжтэй. За яа. Хилцээний дараа Гууган-Баатар. За тэгэхээр би хүний эрх талаас нь ярих гэж бодож байна л да. Ер нь сэтгцэн өвчтөйгээд аливаа хүнийг бол нийгмээс тусгаарлах бол ер нь хамгийн буруу, хамгийн одоо болох тийм арга барил. Тэгэхээр энэ төрлийн хүмүүс яах вэ гэхээр ерөөсөө олон талт нийгмийн дунд байж ижил идэвхрэл явагдана. Мэдээж одоо энэс үүдэлтэйгээр одоо сөрөг одоо гэмт хэрэг холбогдож байгаа ч тийм сөрөг юмнууд гараад байна л та. Гэхдээ энэ дээр бид нар инглээгээд энэ хүмүүсийг бүр ингээд өөрсдөөсөө нийгмээс түлхэж болохгүй байхгүй. Тийм учраас олон талт нийгэмд түшгэлсэн энэ одоо хяналтан доор энэ хүмүүс одоо бидэнтэй хамт одоо аж төрөх ёстой. Энийг бас бид нэр ойлгохгүй сүүлийн үед одоо энэ гэмт хэрэг гасантай холбоотойгоор эдгээр хүмүүсийг бараг цаазал одоо юу гэдэг амнасыг нь буснуулж идэх айгүй тариахи устгах гэдэг юм. Хүний эрх одоо энэ нийгэмд энэ одоо 21-р зуунд байж боломгүй л ийм асуудлуудыг бол нийгмийн сүлжээгээр зарим хүмүүс бол илэрхийлж байгаа. Гэтэ эдгээр хүмүүс ч юм чсэн сэтгцийн хувьд одоо өвчлөлтөө боловч хүн байх зам ёсны эрх нь бол хязгаарч хязгаарлагдав. Энэ одоо бид нартай адилхан аж төрөх ёстой. Бид нартай адилхан өвчин намжуул байх үед ажил хөдөлмөрөө хийгээд явах ёстой тийм ээ. Гагцгүй энэ дээр тэр олон талын оролцоотой хяналтуудыг л байлгах ёстой. Тэр хяналт нь юу гэхээр эрүүл мэндийн талаас бол эмнэлгийн хяналтаатай. Аюулгүй байдал талаас тэр хууль сахиулах байгууллагууд нь л аюулгүй байдал талаас нь хяналтаа тавь. Түүнээс үүш тэр хүнийг мөрдөн мөшгөөл эсвэл нэг юм газар тусгаарлаад ч гэдэг юм уу те. Ингээд эрхийг хязгаарлах тоолох огт биш шүү гэж хэлмээр. За баярлалаа. Албаны дарга Алтан Зуул. Сэтгцэн эмгэг бол хинт ч тохиолдох байдал нөхцөл юм аа. Өнөөдөр бид нар ингээд хүнд гэмт хэрэг одоо гарцсантай холбоотой сэтгцэн өвчнийг шуугуулж мэдээлээд байгаа болохоос биш хүн бүртэл энэ асуудал тохиолддог гэдгийг анхаарах хэрэгтэй тий. Тэгэхээр ийм байдалд орохгүй тулд одоо нөгөө нийгэм сэтгэл зүйн асуудалтай байгаа энэ үедээ эрт тусламж аваасай гэж хүсэж байна. Ялангуяа 1800 2000 гэдэг юм уу те ийм яалттай тусламжийн утаснуудаас мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг аваад за би ер нь ямар байгаа юм бэ гэдгийг мэдээд тэгээ ингээд мэрэгжлийн тусламжинд хамрагдчих юм бол та заавал хүндэрсэн үедээ те одоо заавал одоо сэтгцэн эмнэлэг твдэх юм уу заавал нийгэм орчиндөө аюултай байдалд орсны дараа асуудал үүсгэсний дараа бид нар энэ яриа сууж штэ те тэгэхээр энэ байдлыг л одоо зогсоох гол юм нь бол эрт илрүүлэг онцлогоо шүү л гэж хэлмээр. За баярлалаа. Ахлах мөрдөгч мөрөн. За
өнөөдрийн бидний зурсан сэтгцийн эмгэгтэй холбоотой асуудлаар хандаж хэлэхэд бидний хамгийн чухал зүйл бол юм гарсны хойноос ингэж нөхөж явах биш. Өртсөн сэргийлэх тэр арга хэмжээ, бодлого, стратеги яг бүхэл түвшинд авч үзэх хэрэгтэй гэж боддог. Яг ямар хөө байдлаар хотыг байгуулахын, ямар хөө байдлаар хүнтэй харилцахын, төрийн байгууллага ямар хөө ахын, төрийн үйл ажиллагаа хүртээмжтэй байх хэрэгтэй. Тэр аслагдмал хөдөөний суманд байгаа мал аж ахуйн эрхлэлтийг иргэн төрийн байгууллагаас хүртээмжтэй хүрх хэрэгтэй. Яг хотод байгаа иргэнтэй ижилхэн. Хоёрдугаар гэх юм бол энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг бид нар өөр түвшинд авч үзэх цаг болсон. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Хүн өөрийнхөө амиа орлох асуудлууд гарч ийн. Энэ зарим тохиолдлууд бол маш ихээр гарч байгаа. Энтэй холбогдоод бас залуучуудын нийгмийн харах өнцөг янз бүрийн бүхэл юм өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид нар урьдчилан сэргийлэх тийм технологи тогтолцоо ганцхан цагтаа болно. Одоо сэтгцийн эрүүл мэндийн үндсэн төв биш. Бүхэл нийгмээрээ одоо тийм бүхэл боломжтой арга цаг авч ирсээ манай төрийн байгууллагаас одоо хууль тогтоогчноос энэ асуудлыг бас авч хэлцээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Дэд захирал Цэнцүрэ. За одоо бид юу хийх вэ гэдэг дээр яриа тий. За тэгэхээр одоо бид нар хувь хүний хувьд юу гэхээр хэлчлээ тий. Өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндэд анхаарыг. За байгууллагын түвшинд юу гэхээр одоо ажилтны сэтгцийн эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоё. Заавал төрөлсөг хийх хэрвш өөрөө санаачлагтай удирдлагын дээр хөтөлбөртэй байя. Жижиг байгууллага дээр ч гэсэн одоо юу гэдэг хоёр хүнтэй байсан ч гэсэн тэн дээр юу гэдэг те нэгэндээ яаж чөлөө хөө яаж ажлын цаг ашиглалтын те одоо хэтрүүлэхгүй авах ч гэдэг юм. Энд чинь өөрөө дэмжих орчин байхгүй. Тэгэхээр ийм жижиг зүйлээс эхэлнэ. За тэгээд дээшээ явхаар одоо том бодлогын түвшний асуудал ярих юм бол бид нэр хамтдаа ажиллахаас өөр аргагүй байна л гэсэн үг те. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал бол цаана хүнд очиж байгаа тусламж учраас хүнд хамааралтай бүх одоо чиглэлийн байгууллагууд энд хамтарч ажиллахаас л өөр аргагүй. Тэгэхээр одоо энийг хамтдаа шийдэхээс өөр аргагүй. Монгол улсын хэмжээнд бол одоо энэ асуудал бодлогын түвшинд ярих хэмжээнд очсныг сая бид нэр амиа орлолт гэмтэргийн гарч байгаа шинж байдалтай энэ байдлаас бол ингээд тодорхой харцсан учраас одоо тоо судалгаа гэхээс илүү шийдэл дээрээ төлөх хэрэгтэй хаа л гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд юу төгсгөлд нь найзуудаа би нэг юм харсан шүү. Энэ нөгөө сэтгцэн эмгэг буюу нөгөө mental disorder гэдэг одоо нөгөө чинь монгол хэл дээр Википедиа дээр байдгүй юм байлээ. Одоо энийг уул нь бас хэл дээр хөрвүүлжүүл ингээд хүмүүс их нэлээд ойлголт авах болов те. Бараг манахаас бусад бүх улсын хэл дээр л ингээд энэ орчуулагдсан байж идэм байлээ. Тэгээд сая та хэдээс би сони юм сонслоо. Юу юм бэ штэ нөгөө 1800 2000-ад ус байд юм байна штэ. Энийг өөрөө сэтгэл зүйн бас ангаж шатны бас зөвлөмжтэй одоо зөвлөгөөс чиглэлээс авч болох юм байна. Тэгээд ямар ч сан ирсэн та дөрөвтэй талхлаа илэрхийлээ. Тэгээ нэг юм ойлголоо. Хэрвээ та гэр хороолд амьдардаг бол ядаж энэ хэсгийн ахлагч нар те хэсэг хороодын ахлагч нар бол бас ер нь энэ сэтгцэн эмэгт одоо үрцэн иргэд болон энд үрт магадaltaй хүмүүст бас энэ ойрхон байх мэдээллийг бас дамжуулах те эрх бүхий байгууллагад хамтран ажиллах боломж байгаа. Орон сууцнд байдаг бол сөөгч гэсэн ягаад болохгүй гэж те нэг байранд сөөгн байна, дэлгүүр нь үрчин байна те бүгдээс өөр хоорондоо нэг хуучин хөршийн холбоо гэдэг шээс өөр хоорондоо нэг нэгэ боддог, сонсдог, чагнадаг бас мэдэрдэг байвал магадгүй бас энэ сэтгцэн өвчнөр одоо эмгээр одоо өвдөх хүмүүсийн тоо багасгах нийгэмд илүү бас юм гэрэл гэгээ гарах болоо гэж бодож байна. Тэгээд яг бид таван ярьсан энэ одоо сэдвүүд тийм ээ тун ойрын хугацаанд бас ажил хэрэг болоод хууль нь батлагдаад тэгээ зөвхөн эмч цагдаагийн ажил биш хүний эрхийн комиссуудаа тэгээ бас ингэж дандаа гом цандын сонс биш бусад бас энэ өөр оролцоо бас юм 3 дахь 4 дахь 5 дахь одоо этгээдүүд байгаа гэдэг чинь бас онцлог зүйтэй боловч бодож байна. Тэгээд та дөрөв дахин талархлаа илэрхийлье. За тэгээд